Батулга ард түмнийг өөмөнд самуунд ийм үйлдэл гарна ч нэ би бас сонсонгүй. Үнэхээр сайдад энийг ч нэр төвшөхгүй. Төрдөө ордгиймаргүй төшөв рүү ордгиймар болсоо байдаг шүү. Бид нар хамтдаа ядах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ядагдах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ. Орон дэргийн үзэгчтэй энэ твлээс хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Лавгийн тойрон нэвтрүүлгийн шинэ 7 хоногийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За бид бүхэн студид ярилцахаар нийслэлийн засгаар богод Улаанбаатар хотын заграгч Ишгэгийн Нэмбатар даргаыг урьж авч ирдэ. Тэнд орон өдрөг. Орон мэд. Сайхан хөвлөж байна. Сайхан. За ажил их байна. Ажил их байна. За манай нийслэлт бол тэгэл аж ахуй ажил нь дээрээс нөөлийн ажлууданд дийлдэх бол байгаа байх. Тий. За би таны нэвтрүүлэгтээ урьж авчирсан гол зорилго маань за ер нь 2 3 дахь удаагийн ярилцлага хийх гэж байна. Өнгөрсөн хугацаанд яригдсан ажлууд ер нь ямар хөө төвшөнд явж байна. Одоо олон нийт зарим зүйлүүд дээр нь асуугаад шүүмжлээд байгаа зүйлүүд байна. За тэгээ мэдээж улс төрч улс төрийн бас зарим нэг мэдээллүүдийг хийгээд байна лээ. Тэгээд тэрнтэй холбоотой ганц нэг зүйлийг асууя гэж утсан. За нэвтрүүлгийнхаа өмнө хамтран ажиллагчдаа танилцуулъя. Хүнс групп хүнсний манлай үйлдвэр хүнс комплекс хамтарч ажиллаж байна. За лавгийн тойрон нэвтрүүлэгтээ хурдан бас хялбар агс даатгал хамтарч ажиллаж байгааг дуртахад таатай байна. За бүх үйлчлэгээ онлайнаар авахаараа онцлог юм байлээ шүү гэдгийг одоо та бүхэндээ дуулгая. За ер нь энэ даатгал гэснээс яриагаа эхэлчихье гэж бодож байна. Манай хот ер нь энэ даатгалын асуудал дээр ямар хөө байдлаар анхаарч байна. Ер нь иргэд өөрсдөө мэдээж даатгалыг хийх ёстой. Саяын өнгөрсөн жилүүд чиг ийм асуудлууд хилж ирэхгүй хийсч ирдэг тийм ээ. Энэ үед давж гардаг зүйлс бол энэ даатгал шүү дээ. Яг 2023 оны үерийн улмаас хохирсон аж ахуйн нэгж байгууллагууд бол одоо огт тийм даатгалд хамрагдаагүй гэдэг мэдээлэл авсан. Өөрөө улмаас хохирсон хохирлоо одоо хотоос гаргуулна гэдэг ийм асуудалтай явж байгаа. Тэгээ бид нар л нөгөө хотоос хэрвээ хохирлыг гаргахаар бол заавал шүүхийн шийдвэртэй байж иж гаргахгүй бол одоо бид нар шийдвэр гаргасныхаа төлөө буруутнаа. Тийм учраас шүүхэд хандаад асуудлаа шийдүүлж ирээрэй л гэдэг ийм байдалтай явж байгаа. Ер нь бол манайхны нөгөө уламжлалт сэтгэлгээнд даатгалын тухай ойлголт ер нь их одоо бага өгдсөн. Хамгийн сайн одоо даатгалж байгаа хүчээр даатгалж байгаа юм бол нөгөө автоврын хариуцлагын жолоочийн хариуцлагын даатгал бол заавал даатгалын нэг төрөлгээд тэр бол одоо хүмүүс ингээд хөвшиж байгаа шиг байна. За мөн тээврийн хэрэгслээ бас нэг даатгалдаг даатгалын асуудал явж байгаа. За ипотекийн зээлтэй холбоотой харилцаа үүсгэхэд нөгөө банкнаас тавьж байгаа шаардлага нь даатгалын одоо шаардлага тавьж байгаа. Энэ маягаар одоо нөгөө даатгалын харилцааг өргөжөөд явж байгаа шүү байна. Ер нь яг хүчээр л яваад байна шүү дээ. Бид хэд энэ жил нэг шинэ зүйлийг нийслэлээр нэвтрүүлж эхэлж байгаа нь нийслэл Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын тендерт оролцож байгаа аж ахуйн нэгж байгууллага нэг бол банкны баталгаа, нэг бол даатгалын баталгаа авчирч байршуулад урьдчилгаа төлбөр авах, 30% хүртэл авах. Ийм одоо зохицуултыг хийж эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгж нөгөө тендерт ялаад барилгын ажил хийгээд гүйцэтгэлээ гаргах хүртэл арилжааны банкнаас одоо зээл хүүтэй өндөр хүүтэй зээлэр ажиллаа эхлүүлснээс банкны болон даатгалын баталгаа бол харьцангуй шимтгэл багтай байдлаар ирүүлж байгаа. Бид нар банкны баталгаагч нар даатгалын баталгаагч нар баталгаанд тооцоод 30% шилжүүлнэ гэсэн ийм нөхцөлтэй ажиллаж байгаа. Одоо даатгалтай холбоотой ярианаас дахиад нэг асуучих зүйл гараад ирлээ. Энэ жил гаруугийн өмнө усан нөгөө 400 гаруй ослоо шүү дээ. Энтэй холбоотой иргэд маань үе гарч ирээл ингээл бидний асуудлыг шийдэхгүй байна гэж бас хэцүү нөхцөл байдлуудыг ярьж байна лээ. Энд одоо бас ямар зохицуулт хэрэгтэй. Саяын таны хэлдэг чиг нөгөө шүүхтэр очиод гацчаад байна уу? Ингэсэн яг уу Дашванжил компани түүний ажилтнтай холбоотой эрүүг эрэг хэн шийдвэрлэх ажиллагаа явагдаад одоо шүүхэд шилжсэн гэж би сонссон. Манайх мэдээч хэрэг юугаар нөгөө иргэний нэхэмжил гаргаж оролцож байгаа. Энэ айл өрхүүдийг түрээсийн байранд байлгатай холбоотой зардал төрөөс гарч байгаа. Дээр нь нэмээд сая буулгасан зардал бас нийслэлээс гарсан. Одоо шинээр барих зардал 10 хэдэн тэрбум төгрөгийн тендер зарлагдаад явж байна. Тэгэхээр энэ бүх зардлуудыг бид мэдээж хэрэг шүүхийн шийдвэрээр буруутай этгээд нь гаргуулах шийдвэр гарсан тохиолдолд нэхэмжлийнхээ дагуу бид нар одоо тэр аль хэн буруутай байсан тэндээс нь гаргуулахаар байгаа эхний ээлжинд
иргэдийг хохирлгүй болох асуудал явж байгаа. Ер нь бол угтаа бол даатгалын харилцаанд аль тал дээр л одоо дутагдaltaа. Сая тэр юунууд дээр хичнээн айлуудын хэдэн нөлөө даатгалд хамрагдсан, хэдэн даатгалд хамрагдаагүй гэсэн тийм дүн мэдээ гарч илээ. Тэгээд нэг манайхан чинь нэг нийтлэг юу гэдэг нь шүү дээ. Бүхний буруутан бол төр гэдэг тэр зарчмаар л тэгээ явж байгаа. Тэгээ шүүхийн шийдвэр гарсан хойно бид нар бол хот ямар ч байсан айл өрхүүдээ чадвал энэ ондоо багтаагаад тэр орон сууцын бариад оруулчих. Яг тэр жил болгон хэдэн тэрбум төгрөгийн түрээсийн зардал одоо төлөгдөж байгаа гэж тий. За гол асуудал руу оръё. Би нөгөө танд нэвтрүүлгийн ихэнд хэлсэн. Ер нь төслүүдээ асууя. Төсөл байдал ямар байна? Бид нар ер нь хизээ метротой болохын гэдэг ч юм уу. За газтай холбоотой асуудал руу уучлаарай. Би нэг ханиа төрчөд байгаа шүү. одоо зүгээр нэвтрүүлгийн дундуур ингээд цаас гаргаж ирээд байж магадгүй гэдэг хэлье. За бид хоёрын ярилцлага жил гаруугийн өмнө уусандаа бас л энэ үйл явдлын дараа л болсон санагдаж байна. Та тухайн үед бас нэг газын шийдэл ярьжсэн. Энэ одоо ингээд хотын хутатаач холбоотой асуудлыг шийднэ гэж. За энэ шийдэл маань юу болсон? Нөгөө хороол гэр ороолуудад нэг танк маягийн зүйл байгуулаа. Тэгээд эндээ газын шийдлийг явуулъя гэдэг зүйлийг ярьсан. Тий, одоогоор бид нар 5,000 айл өрхийг дулаалчаад байна. Одоо цагаан сарын өмнө 2,000 айлыг газанд холбож байна. Яг одоо хэрэглээ үүсээд ер нь нэг 2 сар зарим айлууд нь болоо явж байна. Зарим нь тий 2 сар гарна. Шин төхөөрөмж бид нар захиалж хятадын Hisense гэж 2 том электрон барааны том үйлдвэрүүдтэй гэрээсээд зохиогч эрхийг аваад бүртгүүлээд тэгээ үйлдвэрлүүлээд авчирлаа. Хойд Америкийн NFPA гэдэг стандартыг Монголд нутагшуулж байна. Энэ нөгөө галын аюулгүй байдлын одоо стандарт, хий алддаггүй стандарт. Энийг бүх тоноглолуудаар суйрлуулсан. Борлуулалтын цэгүүдэд байгуулсан. Савлах цэгээ байгуулсан. Одоо энэ жилээс бидэрт одоо их усүр дутагдж байгаа зүгээр ер нь том агуулга барих шаардлагатай байна. Хотод байх заавал байх нөөц бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэ жилдээ бид нар ер нь энэ халаалтын улирал 5 сарын 15-нд дуусахаас өмнө нэг 4 сар гэхэд баг 5,000 айлаа гүйцэтгэж байгаа. Юун дээр их утсан бэгээр айлыг дулаалгаад. Одоо бол бид энэ жил дулаалахгүй байна. Дулаалга айлууд хариуцсан. Дулаалга өөрөө хангалттай хийцсэн гэж үзэж байгаа айлд бид нар газын төхөөрөмжийг суйрлуулж гээ. Байшингийнхэн том жижигээ шалтгаалж киловаттын ялгаатай. Тэр чинь 2-3 өрөөтэй байшинд суйрлуулдаг ийм оруулгуудтай байхгүй юу? Хоолой нуттай. За гэрт бүр их тохирч байгаа. Дээр нь билетгээ хэрглэж байна. Сая би өчтөр нэг айлд очлоо. Тэгээ очисон чинь тэр айл ингэж байна. 6-8-ын 48 м квадрат айл байсан. Ийм 2 өрөө болгоцсон. Тэгээд 7 хоног төрөөс 2 баллоныг хэрглэж байна гэж. 2 баллон гэдэг чинь 79,000 төгрөг. За яг нь 80 гэж бодъё. 4-7 хоногт 320,000 төгрөгийн сард одоо яг эд 1-р сарын хэрэглээ шүү дээ. 12-р сарын хэрэглээ. 11-р сарын хэрэглээ. Сар бүрний 300,000 төгрөг хэрэглэх юм байна гэж дундчил тооцож байгаа. Тэгэнгүүт энэний 200,000 төгрөгийг нь нийслээс агаар орчны бохирдлыг бууруулах сангаас татаас олгож өгч байгаа. Нийлээд халаалтын 9 сард бид нар 900,000 төгрөгийг нөгөө айлд юуны хэрэглээний татаас олгож өгье. Ягаад гэвэл энэс илүү татаасыг бид нар шахмал төрсөн зарцуулаад байгаа. Шахмал төсшүүл одоо бид нар дотооддоо хийх болоод хагас кокс хэрэгжүүлээд эхлэе явж байна. Агарын бохирдол нэг сая 30 орчим хувиар буурсан гэд одоо гадны байгууллагуудын дүн мэдээнд ч дурдж байна. Манай хийсэн судалгаа тэгж гарч байна. Шахмал төсөлтэй холбоотой би тэгээ нэг юм дуусчихъя. Тэгэхээр бид нар л ирэх жил одоо 50,000 хүртэл айлыг газ руу шилжүүлмээр байна. Би бол одоо яг энэ гэр ороолын бүрчилд амьдарч байгаа айлын эзэгтэй нарыг одоо нөхрүүдийг одоо жоохон шахаж дайчлаа. Гэрээ дулаалцсан, байшингаа дулаалцсан бол бид нар та нарыг уцтгад очиж төхөөрөмжөж суйрлуулж гээ. Тэгээ яг орон сууцнд амьдарч байгаа юм шиг үнс тоостой зууралдахгүй, нэг жигд химээ, шөн өглөө босч гал хөл төлөхгүй, үнсээ асахгүй, ямар ч одоо гэр дотор тийм тоос бүжигнахгүй ийм орчинд амьдрья гэвэл нөхрийгөө шахах гэж байгаа. Нөхөр нь байшинч вэ гэр вэ өөрийнхөө
байшин савыг одоо хамтдаа сайхан дулаалаад болчлоо гэдэл хороондоо мэдэгдвэл бид нар газ аваачиж өгнө. Тэгээ гэрээс нь ойрхон яг нөгөө нүүрсний цэг шиг баллонтой цэгүүдийг цэнгэлдэг цэгүүдийг бид нар байрлуулчих. Тэгээд нэг айлаас гарах зардал бол гэртээ айлвал нэрээ бүр хичнээн өвлийн хүүтэн сайн дулаалцсан айлвал сард 100,000 төгрөгнөөс илүү хувьсаа зардал гарахгүй. Энийг нүүрсэн дээр гаргаж байгаа шүү дээ. 7 хоногт 7 шуудаа нүүрсний норм 75-ын 35 35-ыг 4-өөр үржүүлэхээр чинь эн чинь 140,000 төгрөгийг нүүрсэнд өгж байгаа байхгүй. Одоо угаасаа л яг дундаж юу. Тэр нүүрс тэгж түлж ингэжсэнээс газ руу шилжээч. Дээр нь та тогоо хэмнэн. Дээр билеттэй. Гэсэн ийм зүйлийг би бас танаа нэвтрүүлгийг далимдуулж одоо олон нийтэд хандаж бас уриалж байна. Эхнэр нөхрүүд одоо гэрээ дулаалчих. Тэгээд хороондоо мэдэгд тэгвэл бид нар төхөөрөмжийг авч суурлуулъя. Тэгээд жилийн 900,000 төгрөгийг урамшуул болгоё. Одоо сая дулаалгыг нийслэл хийж өгсөн гэж шүү дээ тий. Нэг айл дээр юу ямар хэмжээний зардал нийтдээ юу гарав? Их өндөр зардал гарч байна. Бид нар гэрийг бол Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн хөтөлбөр буюу ЮНИСЕФ-тэй яриад ЮНИСЕФ-ийн процурement ашигласан. За. Сая нөгөө ЮНИСЕФ-ийн хин явчлаа л да бүр их хугацаа дуусаад бид хамтарч ажиллаад нэг гэр дээр нэг сая 700 орчим мянган төгрөгийн чип гэдэг төсөл угаасаа ЮНИСЕФ хийцэн байсан. Тэрийг нь бид нар айлуудад худалдаа авалт хийгээд суулгалаа. Тэр чинь бүр ингээ агааржуулалтын системтэй цас борооноос тусгаарладаг. Тэгээд давхарлагаатай. Тэгээд үүдний гонхноос бусдын минь хийгээд доогуур нь хаяавч маявчтай тийм юу. Энийг заавал тэрэнд хамрагдах хэрэггүй. Өөртөө наран туул гараад өөртөөрөө дулаалцч болно. 100 айлаас очиод нөгөө XP-с хавтангаар гэрийнхээ гаднадлыг ягаад цонхоо сайхан одоо цавуугаар шахаад үүднийхээ таамрыг дулаалаад ингээл болоо. Таазан дээрээ дулаалгын хөөсөн дээр асгаал. Ингээл энэ шаардлагыг хангачвал бид нар авч. Яагаад тэгж ийм хэрэг дулаасаа дулаалаагүй айл хоёрын хооронд хэрэглэн дээр ийм том зөрүү гарна. Тийм. Тийм. Би ч одоо гэр оролт өссөн хүүхд яг дулаасаа айл дулаалаагүй айлын учрыг сайн мэдж байгаа. За ингээд энэ жилээс ашгүй харин эрх намраас эхлээд төр дулаалж өгөө болж байгаа юм зөв. Болж байгаа. За тэр нь зөв. Тэгэхгүй бол бас ингээд нэг талдаа энэ чинь бас бүх зүйлийг нь бид нар хийж өгөөд яваад байна. Яг нь ер нь аливаа төслийг бид нар пайлот байдлаар явуулж үздэг шүү дээ. Тэр зарчмаар л бид нар 5,000 айл дээр пайлот төсөл хэрэгжүүлсэн. За одоо нөгөө газ дээр би дахиад нэг асуух байгаа зүйл нь өнгөрсөн хугацаанд шахмал төлөвчтэй холбоотой ингээд нэг үйлдвэр байгуулаад ингээд бид нар бүгдээрээ асуудлыг нь ойлгосон дээ. Ямаа шийдэж чадаагүй асар их хэмжээний зардал гарсан. Мэдээж тодорхой хувийн ахицуул гарсан. Тэрийг бол үгүйсгээд явах. Одоо энэ газтай холбоотой зүйлийг дахиад нийслэл маань ингээд нэг юм төрийн өмчт байгуулаад ингээд цаашаа аваа явахаар байна уу? Бодлогын хувьд ер нь энэ аж ахуйн нэгжүүдээр яаж хэлэхээр вэ? За би энэ Монголын газны холбооныхонтой 2-3 удаа уулзсан. Өөрөөр хэлбэл амьдрал ярих хоёрын хооронд их том зөрүү байдаг. Би одоо энэ талигаач бадарж байгааг ч гэсэн та аль нэг дүүргийг хариуцаад хийгээч тэгээд гор газ бусад юуны газ юу ч үлээ те. Тэгээ яг нарийнда манай газны одоогийн импортлогч компаниудын хувьд ингээд нийслэлийн хэмжээнд 50,000 100,000 айлыг одоо хангах тийм сүлжээ хүм хүчний хувьд хүрэлцэхгүй гэдгээ өөрөөсөө хэлээд энэ одоо танах өөрөөсөө энэ ихний пайлот төслийнхээ айлуудыг өөрөөсөө хангаа гэдгийг одоо зарим өөрөөсөө бүгд саналаараа хэлсэн. А хоёрдугаарт үнийн хувьд хэрэглэгчдэд бас илүү дөхөв байх хэрэгтэй. Одоо гадуур бол 300-400-аар зарж байгаа шүү дээ 1 кг LPG-г пропан холц багтай бутан одоо өвөлдөө бутан ихтэйг. Тэгээ бид нар бол 2,900 төгрөгөөр килограмм нь өгж байгаа. Нэг жижиг нэгж байгуулсан. Яг гэвэл энэ пайлот төсөл өөрөө бүх талдаа тасалдaltaгүй сүлжээний хувьд хангалттай явах хэрэгтэй. Эрхүүгээс бид нар худалдааны гэрээ хийцэн явж байгаа. Одоо ингээд 50,000 айл нийлүүлэхэд нийслэл дангаараа дийлэхгүй. Бүх айлууд бүх аж ахуйн нэгжүүд нийлээ дийлэхүүгүй юу гэдэг л тийм асуудал руу явна. Сайн юм нэг өгвөл бид нар одоо нэмээд 50,000 айлыг холбочих юм бол за ер нь Улаанбаатар хот баг утаагүйтай адил болно. Одоо ажиллаа хийхгүй хэдэн байгууллагууд бол төрийн байгууллагууд байгаа. Яамдууд тэдгэрийн харьяа уурын цухууд Батлан хамгааллын яамны харьяа, хууль зүйн дотоод иргэн яамны харьяа, боловсролын яамны харьяа, эрүүл мэндийн яамны харьяа. Тэгээ одоо би засаг дээр тэмдэглэл гаргуулсан, тогтоол гаргуулсан. Тэгэл яг төсөв дээр болохоор тэр яг хийх ёстой нэг бидний агарын бохирдол руу нэг л чиглэж байгаа зүйл биш. Нөгөө тэр тойргийн чим, энэ тойргийн чим гэдгээр ингээд хаягдцсан. Өнөөдрхөн би одоо бас гадны энэ газын
нөгөө готел 100 хийдэг компани нөхдүүдтэй төлөөлөлт уулзлаа. Нөхдүүд дараа төлөвт нөхцлөөр ч юм уу энэ бүх уурын 174 чинь бид нар одоо газар сольж өгөхөд бэлэн байна. Нөгөө аж ахуйн нэгжүүч урсгал зардлыг хин хариуцах юм бэ? Нүүрснээс нөгөө зөрчиж байгаа шүү дээ. Тэр одоо агаарын бохирдолтой яг тэмцээгүүл бүх шатандаа л явах хэрэгтэй. Энэ зөвхөн ганцхан Нямбатрын ажил биш байхгүй юу? Энэ автомашинууд бензинийнхээ одоо чанарыг ч гэсэн өөрчлөл 95 тоо болж ээж шийдвэр гаргацсан байсан тий. гаргацсан. Тэгээ одоо хэрэгжилт яах юм? Агаарын бохирдол буурна. Манайх шиг ийм одоо төв сүрэн газараа 92 хэрэгжилж байгаа улс ер нь баг байхгүй шүү дээ. Тэр доолдод захиалгаар хийлгэж авч хийлгдэг. Тэгээд тэрийгэ хямдхан өгөөд тэгээд тэрийгэ улс төр болгоо явдаг гэл. Тий. Ийм нөхцөл байдал. Одоо хэдүүлээ жоохон нэг юмыг өөрөөр хардаг, юмруу н орох хэрэгтэй. Би танаас дахиад нэг асуугаадах юм. Энэ ингээд газтай холбоотой зүйлийг аж ахуйн нэгжүүд дийлэх хэрэг байна гэж штэ. Чадамжийн хувьд ч юм уу. Яг би улсын төсөвт байгууллагууд хэлж байгаа. Аж ахуйн нэгжүүдийг бол би яг хэлж мэдэхгүй. Төсөвт байгууллагуудад жил болгон урсгал зардал гээд халаалт дулааны зардлыг, тогтмол зардлыг хянаад өгчөж штэ. Тэр нь зөвхөн нүүрс түлээд түүгээрээ халаахтай холбоотой зардлыг өгчөж байгаа байхгүй. Энэ газын хэрэглээрөө жижиг орын 174 шилжих юм бол өртөг дахиад нэг дахин нэмэгдэнэ л гэсэн үг. Миний асууад байгаа нь одоо энэ газ ер нь ингээд бид нар угаасаа л тийшээ явна. Газтай холбоотой зүйл рүү шилжээд явна. Зөв шийдэл. Энэ газтай холбоотой зүйлээ дахиад нэг юм төрлийн байгууллага болгоод хямдралтай үн өгвөл ингээ явахгүйгээр аж ахуйн нэгжүүд өөрсдөө аваа явахгүй гэхээр аж ахуйн нэгжүүдийг аваад яваач гэхээр хүн хүч алга лавга одоо нэг юмыг айгүй хэдүүлээ камерны өмнө айгүй бодтой ярмаар байна. Монгол улсад одоо яг хүний нөөцийн гүнзгий дутагдалд орсон. Үнэний ферм дээр ч ажиллах хүн байхгүй, газын компанид ч түгээлт хийгээд ажиллах хүн байхгүй. Бидэд яасан бэ гэхээр нөгөө 2000 хүнтэй ажиллаж исэн 5-7 түвшний үйлдвэрийг чинь одоо 600 хүнтэй болгоцсон. Би очиод 1600 1400 хүнийг чөлөөлсөн. Тэр цомгтголд орсон хүмүүсээс энэ түгээлтийн жижигхэн 30 хүнтэй компаниг байгуулад ингээд одоо энэ өвлийн хүүтэнд айлуудыг тасалдуулахгүй юм дэд үтсийг ингээд хийгээд явж байна. Цаашдаа том болохын хэрээр бид нар аж ахуйн нэгжүүдийг татаа оролцуулахаас өөр аргагүй. Тэгээд аж ахуйн нэгжүүдэд таалагдах одоо тэр үн цэнээрээ өрсөлдөх боломжуудыг нь олгоно л гэж үзэж байна. Нэг юм хэлье. Намайг хотын даргын ажил авахд манай хот нийтийн аж ахуйн тариф 2008 оны тарифаар байсан. Тэгээд мэдэн штэ нөгөө портер дээрээс давс ингэж эс цацдаг тоног төхөөрөмжтэй. Тэгээд эсвэл үгүй давс хужрын хэрүүл хийдэг байлаа штэ. Тэгээд бид нар дуусчдаг лээсэн мэт. Тэгээд хужир цацсан юм нэг тийм бөө хэрүүл болдог штэ. Энэ үйл яасан? Энэ үйл хүүтэрсэн үү? Хүүтэрсэн. Энэ үйл их цас орсон уу? Орсон. Энэ үйл халтаргаа үүснэ үү? Үүсэв. Яасан би тарифыг нэмсэн. Өөрөөр хэлбэл тэр тогтчил дүүрсгэний компаниуд өөрийнхөө ашиг орлогыг олох үст тийм тарифтай байх хэвээр. Тарифыг нэмсэн. Хот нийтийн аж ахуйн хөгжүүлэх сангаас бүх тоног төхөөрөмжийг шинжилж өгсөн. Одоо Түүхийн альж компани надтай нэг ширхэг хүрзнээ ч одоо тийм маргаан үсэх ирэхгүй болсон. Би бүх тоног төхөөрөмжийг шинжилж өгсөн. Тэгээ дээр нь яасан? Олон улсын иргэний нисхийн байгууллага ИКАО-гийн тавьдаг шаардлагаар нисхийн бууд суух зурвас цацдаг байгаль орчинд ээлтэй бодисыг бид нар импортлж оруулж ирээд бүх аж ахуйн нэгжүүдэд тараагаад өгсөн. Тэгээд тэрийг цацгаар хасах 40 байсан ч хайлт юм байна. Ямар ч хужирсдгүй юм байна. Өөрөөр хэлбэл аливаа юм би лавгаатай нэг зүйл дээр санал нэгддэг. Аливаа юм өөрөө зах зээлийнхээ чамаар явах ёстой. За нэг сайн юм гарсан. Түүхэд ажиллах хүч олддгүй байсан. Одоо түүхийн альч байгууллагуудад ажилд орё гэсэн өргөдөл юм. Өөрөөр хэлбэл бид сайн цайлаа амлаж чадж байгаа газар ажиллах хүч ирж байна. Тэгэхээр цаашдаа бид нар зах зээлийнхээ чамаар тэг явах ёстой. Хэрэглэгчдээс авах тариф хэрэглэгчдэд үзүүлж байгаа үйлчлэгийн чанартай байх ёстой. Тэрэнд нь таарсан тарифыг хураамжийг авдаг байх ёстой л гэдэг л энэ зарчмыг. Ингээд нэг асуудлыг одоо бид нар үнээр нь ярьцдаг болох хэрэгтэй л байна л да. Тэгээд хогны үнийг нэмэхгүй бид нар ямар төвшөнд байж байгаад одоо ямар байна. Энэ хог одоо дулааны үнийг нэмээгүй гэс болоод одоо энэ бүх уурын дулааны станцууд чинь энэ ер нь 4-5 сараас хөндрөх баг шүү. Харин нөхцөл байдал одоо тиймэрхүү байдал орч. За хоёул лок дараалтаа явна. Тэр тамтлага түлш гэдэг компани одоо ингээ байхгүй болж байгаа юм байна. Ер нь алстаа байх. За алстаа байхгүй болж байгаа юм. Энд дээр ч нэг асар их хулгай зэлгээ яригдал та хоёр тэрийг ярьцлахын өмнө ерөнхийлөгч дуудаал бүх асуудал үүсгэжсэн. Тэр юм маань цэгцэрсэн үү? Нөгөө нэг
их дүнтэй асуудлууд маань юу болов ингээл нүдэ анил өнгөрөх юм уу? Бид нар бол хуулийн ялалтын байгууллагад шилжүүлж өгөөл байгаа шүү дээ. Одоо хамгийн сүүлд хүртэл тэр борлуулалттай холбоотой нэлээд хэдэн 100 сая төгрөгийн зөрчил сая дотоод аудитаар илэрсэн. Энэ бол одоо өмнө нь хоригдлогдож нөгөө бичлэлт хийхдээ л буруу бичээд явуулсан байна шүү дээ. Тэгээд ингээд бэлэн барааны агуулга дуусаад ирэхээр нөгөө юу чинь бичлэлтээр бол бэлэн барааны агуулгад үлдэгдэл байх ёстой үстэй. Сая бид нар чинь нөгөө нүүрсийг бүгдийг шавхаад ирэнгүүт санхүүгийн зөрчил илэрсэн. Энэ 7 хоногт бас эрүүгийн цагдаагийн байгууллага шилжүүлж байгаа. Тэр одоо тэр байгууллагын одоо тэр санхүүгийн зөрчил мөрчлөл нилээд юм бий. Тэрийг угаасаа бий биш. Улсын ерхий аудитор загдж улсын хурлын чуулганы эндэр дээр хэлсэн. Тэгээд ерхий аудитор тэр асуудлаа бас хуулийн ялалтын байгууллагад хүлээлгэж өгсөн баг. Би тэрийг л шин мэдэхгүй байна. Ер нь бол цаашдаа бид нүүрс хиймэрг байгаамаа. Нүүрснийхээ стандартыг тавьж өгөөд хувийн секторууд хийнэ зайл өрхүүд өөрсдөө тэр үйлчлэлтийн бэлтгэлийг хангаж л авах ёстой шүү дээ. Бидний хүүхэд байгаад айл болгол өөрсдөө нүүрсээ татаж аваад нүүрсээ хаглаад бэлддэг л байсан шүү дээ. Одоо чи ингээд яг үүдэнд наваачаад 20,000 төгрөгийн өртөгтэй шуудатай нүүрсийг 5,000 төгрөгөөр өгөөд загнуулаад ингээд сууж байгаа шүү дээ. Тэгээ би бол энэ эх жилийн юг одоо тендер зарлж үзье гэж бодож байгаа. Дотоодын аж ахуйн нэгжүүдийн дунд Хагскоксын стандартыг тавиад энэ ондоо багтаж эхнээсээ бүтээгдэхүүн гаргах компанитай бид нар хамтарч ажиллая гэд зоригтой тэр төсөл рүү хөрөнгөө оруулаад Хагскокс нүүрс пиролизийн үйлдвэр хийх аж ахуйн нэгжүүдийн дунд тендер зарлах гэдэг ингээд бэлдээд бараг дуусч байна. Чадвар цагаан сарын өмнө бид нар тендерээ зарлж байна. Тэгээд 30 хоногийн дараа ч юм уу 40 хоногийн дараа нээгээд тэгээд ирээдүйд барих үйлдвэр дээр нь хилцэл хийж явъя. Бид нар ямар нэгэн equity finance center амлахгүй гэсэн ийм байдалтай л үзэж байна. За ингээд дараагийн асуудал маань нүүрс рүү яваад орчлоо. Сая таныг шийдвэр гаргаад энэ жил ч одоо хаанаас татж авсан гэлээ хэдэн нэлээ урд мужаас татж аваад шимүү. За тэндээс би одоо юуг нь мэдэхгүй шансын илүү юу вэ? За манад хийх боломжтой. Манай дээр байгаа зүйлийг асар үнэтэй замын зардал шингээгээд оруулж ирээд гээд тараачлаа гэдэг зүйл явсан. За тэр яагаад тийм шийдэл би одоо миний асуух гэдэг нь одоо тэр өнгөрсөн хугацааны зүйлийг ярихгүй. Яагаад тийм шийдэл гарсан? Шалтгаан нь юу вэ? Үндэсний хороо Хагскокс руу шилжүүл агарын бохирдол буурна гэд эрдэмтдийн зөвлөгөө дүгнэлтээр хотод даалгасан. Нагаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо гэж биш үү? Байгаль орчны сайд ахалдаг. Энэ хорооны шийдвэрийг одоо хотын дарга миний биелүүлсэн. Хоёрдугаарт одоо энэ олон юм ярьдаг улсуудад нэг би зүйл хандаж хэлмээр байгаа. Ам нь ажилдаг хуруугаа хөдлөгдгөө. Нүүрс пиролизийн үйлдвэрийнхээ учрыг мэдэхгүй. Тэгээ тийм сайн байсан юм бол энэ олон жил нэг ганц үйлдвэр барьчихгүй байсан. Чадаагүй шүү дээ. Одоо харин бид нар барих гэж байна. Энэ юуг турш одоо олон нийтэд одоо туршсан шулуу хийлгээд тэгээд ямар ч үсэн үр дүн гарч байна. Ядаж гадаа хүүхэд тоглоход цас цагаанаараа байдаг болчиход байна. Тасаар цастай газар байхаа болчиход байна. Хүнд элементүүдийн бүгдийг одоо чанаа жигнээд автсан. Давирхайг салгацсан. Энэ нүүрс ямар ч үсэн энэ жил агарын бохирдлыг хэдүүгээр буруулсан. Энтэй хинч марахгүй. Яг уу зориуд нөгөө гүтгдэг, дайрдаг тэр нөхдүүд бол байх. Тэр чинь угаасаа л тийм. Тэр үйлдвэр барьчих боломжтой Монголын сайхан нүүрсэн дээр баг Монгол сайхан нүүрсээ одоо ингэж хэрэглэх байсан. Гэхдээ тийм сайн байсан бол энэ олон аж ахуйн нэгжүүд, энэ олон үйлдвэрүүдийг хийхгүй байсан. Одоо хийх гээд төр хувийн хвшлийн түншлэл зарлж шít. Тэрнийгээ дагуу бид нар тендер зарлж байна. Тэгээ энэ дээр бид нар нэг эх жилийн энэ жилийн 12 сарда багтаж өгнө эхний бүтээгдэхүүн гарах нөхцөлтөө одоо зарлая гэж бодоод байгаа. Чаддгүй махад ер нь эх жилийн хаврагт бол орохоор би их олон үйлдвэрүүдийн танилцуулгууд юмнуудтай танилцаал яваад байна. Энэ бизнес нүүрс пиролизийн үйлдвэрийн бизнесийн үндсэн концепт нь ер нь түлш юм байл шүү дээ. Дизелийн түлш. Илүү одоо тэр ашигын маржтай хэсэг нь нөгөө хаягдл болгож хайж байгаа тэр давирхаа гэдэг тос шүү дээ. Тэр чинь өөрөө дизелийн түлшний ерөөсөө үндсэн түүх юм байна. Өөрөөр хэлбэл дахиад тэрийг өргөжлүүлээд бид нар дизель хийх боломжтой. Дизель түлш юм. Жишээлбэл яг зүгээр нэг ерөнхий тооцоо
бид гаргаж урьдсан ийм техник эдийн засгийн үндэслэл манайхан хэдэн залуучууд сууж үзсэн. Тэн дээр жилд 1 сая тонн бануурын нүүрсийг түшиглээд 1 сая тонн одоо хагас кокс гаргахад эн чинь өөрөө бараг 2 сая гаруй сайн чанарын шигсэн багнуурын нүүрсийг хэрглэж 1 сая тонн хагас кокс гарна штэ. Хагас кокс гарахад за нэг манай улсын дизелийн хэрэглээний, дизель түвшний хэрэглээний нэг 25-аас 30% үйлдвэрлэх дизель түвш дагалдгаар гарах юм бэл. За тэгээд нэмээд LNG буюу байгалийн гарах юм бэл. Тэгээд цаана жоохон хаягдлын аж ахуй руу тодорхой юм хаяхаар ийм урьдчилан одоо техник эдийн засгийн үндэслэл гарч байгаа. Иргэжилдээ тэгэхээр ерөнхийдөө дахиад худалдаа болтол хийгдэх юм байна тийм үү саяхан шиг. Бид нар ямар ч байсан тендерийг зарлж чинь төр хувийн хвшлийн түншлээ зарлана, давхар параллел одоо цөөн тоогоор худалдаж авах юм хоёр суугтайгаар явахгүй эр хөвлийг хөлдөөж тэрний дараагийн жилээс одоо иргэжил гэдэг чинь 27 оны төгсгөл бид намар гэхэд тэгвэл хэрвээ бид төр хувийн хвшлийн түншлээ энэ хавартаа гэрэлж юм ямар ч асуудалгүй 27 оны өвлийг 28 он руу шилжих үйлдэл багнуурынхаа нүүрсийг түшиглээд одоо тэр урдаас авч байгаа түлшийг авчирна гэсэн. Гадныхан бол ийм зүйл ярьж байгаа. Нөгөө equity finance буюу одоо бидний эрсдэл бах урьдчилгаа төлбөр хэдэн хувь байх юм бэ гэдэг. Энэ бол ихэвчлэн одоо олон улсын жижигт нэг 30 орчим хувь. Сая бид нар бол TEZ 5 дээр 20% equity finance хийлээ шүү дээ. Тэгэхээр одоо бол энэ дээр бол одоо ингээд нөгөө эрсдлээ харж байгаа байхгүй. Эннээс л шалтгаална. Одоо сонирхож байгаа газар аль улсын гэдэг чинь яг одоо хятадын хэдэн химфролизийн үйлдвэрийн нөхдүүдийн одоо энд байдаг төлөөлөгч нарын тэр уулзаал байна. Манай одоо энэ томоохон үндэсний хэмжээний хамгийн том компаниуд ч гэсэн одоо сонирхол уулзаал байна. Гол нь нөгөө мөнгөтэй үнэл юм хийн штэ. Одоо жишээлбэл энэ юуны тэзүүч 200 орчим сая доллар болж байгаа. Эрдэнэс Монголын хэлгсэн 500 мянган тонн кокс гаргах нь 200 орчим. Тэгэхээр 1000 гэхээр мэдээж хэрэг бараг 400 орчим ч юм уу. Тэгэл нэмэгдээ явчих шүү дээ. 5 дугаар цэцлэг станц. Одоо сая тендерээ зарлцсан тийм ээ. Гэрээц шүү дээ. Гэрээ хийсэн тийм. Гэрээц. За одоо гэрээ хийсэн тэр компани хизээ ашиглалтанд оруулахаар тохирсон байна. Нэг хоёрд хувийн эзэмшлийн хувьд ямар хуу байдалтайгаар байна. За юу яаж байгаа? MeTime International-тэй бид нар төрийн үйлчлэлийн түншлийг гэрээ хийсэн. Түншлийг эзэмшиж байгаа. 2028 оны 2 дугаар сарын 15-нд эхний 150 мегаваттын блокийг ашиглалтанд оруулна. 2028 оны 5 дугаар сард дараагийн 2 дугаар блок 150-ыг оруулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Геодезийн ажил, өрөмтгийн ажил энэ 2 сарын 17-ны өдөр буюу эх 1 дэх өдөр дуусч байгаа. Геологийн тайлангууд урагшаа явж байгаа. Газар чөлөөлтөн дээр нэг аж ахуй нэгжүүлж байгаа. За тэрнтэй би 4 дэх өдөр уулзалт хийнэ гээд тохирцсон. Нэг л аж ахуй нэгжүүлсэн. Нэг шүүхийн маргаантай олон оролцогчтой. За тэрний учир олчих واخ. Тим ийм том улсын төсөл явах гэж байгаа юм чинь. За 3 сарын 2 сарын сүүлээр эхлээд нөгөө үнсээ зөөж эхэлнэ. Бид нар үнсэн сан дээр барих гэж байгаа шүү дээ. Яг байршлна. ТЭЦ 2-ын үнсэн сан сүүлийн 65 жил үнс хайсан үнсэн сан бид нар сая намар өөр тийш нь үнсээ хайдаг болгоцсон. ТЭЦ 4-тэй нэгтгэцээ. Хогийн зөвөрлөн гэсэн юм биш үү? Тэгээд тэр нэг 7 м эрттэй үнс байгаа. За тэр үнсийг зөөн бид нар энэ морингийн даваанд филонктцсон талбай 10 га газар бэлтгэсэн байгаа. Тийшээ эн чинь өөр радиацтай тэнд аваачиж булна, булшлна. Тэгээд 4 сарын 15 гэхэд барилгын ажил эхлэхээр төлөвлөгөөтэй байгаа. Одоогоор юу хийгдсэн? Нөгөө трансформатор захиалсан, зуух захиалсан, генератор захиалсан, турбин захиалсан байгаа. Тэгээд энэ хугацаанд ингээд ийм төлөвлөгөөтэй ажиллана да. За дараагийн зүйл маань ер нь энэ одоо нийслэл тэгээд яалтчгүй тал энэ улсын тал иргэдийн байгаад байна. Тэгээд та хэд анхаарал хандуулахгүй болохгүй байна л да. Энэ 5 дугаар цэцлэг станц гэдэг зүйл чинь уг нь хариуцсан сайттай салбартай шүү дээ. Энэ яагаад ингэж нийслэл бас ороод ирв? Энэ дээр ямар асуудал байна? Гэхдээ яг хөө тэгээд би оролцохгүй байж болно л доо. Тэгээд яг юу өөрчлөгдөх вэ? Сая бид нар бөөрөлжүүдэд нэг хэдэн тэрбум төгрөний 300 тэрбум төгрөний дамжуулан зээл олгож хөрөнгө оруулалт хийж бөөрөлжүүдийг ингээд 300 мегаваттаар ашиглалтанд орууллаа. Багнуур дээр 50 мегаватт
станц бариллаа хот. Ингээ нийлээд 350 мегаваттыг төв эрчим хүчний систем нийлүүлж өглөө. Жил болгон хүн ам өсөж байна, эдийн засаг өсөж байна. Жил болгон 11-ээс 14% өсөлттэй эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаа. Манай эрхэм хүндэт улс төрчид сүүлийн 36 жил популизм хийсэн. Төвөр дүн нь нэгч дулааны цахилгаан станц бариагүй шүү дээ. Тэг камер харахаараа гоё тийм зүйл ярьдаг. Тэг станц ерөөсөө бариагүй. Тэг би 23 оны 12 сард хотын дарга болсныхоо дараа гэр орооллыг оролцуулах, авцаамын төвчрлийг бууруулах анхдагч хуулийн төсөл өргөн барихтаа зүг хот эрчим хүчний асуудал, энэ дулаан хангамжтай холбоотой асуудал дээр оролцох салбарын хуулиудад зохицуулт хийсэн. Нэмээд төр хувийн хөгжлийн түншлэлийн тухай хуульд эрчим хүч дэд үтсийн төр хувийн хөгжлийн түншлэлийг одоо юу хийсэн? Өөрчлөлтийг оруулсан. Тэгээд тэр эрхийнхээ хүрээнд бид тест 5-таа ингээд тест 5-ын төслийг маш богино хугацаанд сая гараа насна гаргалаа. Тест 5-ын яриа бол бүр 1986 оноос эхэлсэн мэлээ. Тэгээд эн чинь мөнгө шийдэгдсэн шүү дээ. Японоос их усүрийн шийдэгдсэн байж байгаад манай нөгөө талцал хуваагдал 2000-ад оны үеийн 2012 оны нөгөө моё хууя үзлийн одоо өрсөлдөөнүүдээс болоод ингээд тэгээ тарифыг борцолж өгөөд тэгээ бүх оролцогчдыг хөөж гаргаад ингээд эцсийн нүндээ лав өрөх төвшөндөө очсон. Харин бөөрөлжүүд ороогүй л бануур ороогүй л энэ үйл бүр илүү тасрах байсан. Сая энэ бөөрөлжүүдтер жоохон алдаа гарсан. Энэ ТЭЦ 4-ийн 100%-ууд гэмтсэн. Энэ одоо ТЭЦ 4, ТЭЦ 3 өнтрүүл яг үнэндээ мин дээр сууцсан явж байгаа хэдүүлээ. Бүх 100%-ууд нь 40 жил, 60 жил болсон 100%-уудтай хизээ дэлбэрэх нь тодорхойгүй минэн дээр хэдүүлээ 2 сая хүнтэй хот явж байгаа шүү дээ. Одоо энийг ингээд яаралтай энэ тарифтай өөрчлөлт оруулж иж энэ их усрүүдэд нэмэгдүүлж, шинчилж миний санаагаар болдвол энэ ТЭЦ 3-ыг одоо хааж, унтрааж энэ хотын төвд ийм станцыг байлгахгүйгээр энийг одоо иргэний суурьшлийн бүс болгох ёстой гэж боддیں۔ Инженерүүдийн дулааны ер нь бол шүү дээ бид энэ эрчим хүчнийхээ одоо нөгөө үндсэн философид өөрчлөлт оруулах ёстой. Энэ Хрущевко гэдэг загвар. Хрущевын үеийн нийтээр нь хуарагнуулж орон сууцжуулаад нэг хажууд нь том станц зориод бүгдийг халаадаг одоо тогтолцоо. Гадны улс орнууд бол дандаа бидасын их усрүүдээр хотгондоо шийдэж явдаг. Ихэвчлэн. Одоо ингээд манайх шиг яг ийм хотын төвдөө нүүрсний станцтай тэр нь ингээд тойроод өндөр 16 давхар байшингууд баригдсан хот ер нь бараг байхгүй. Дулааны аюул олон шийдэл бий болцсон. Бид азар байна шүү дээ. Улаанбаатар хотын зүүн одоо гадна талд энэ Багнуурын ареоны нүүрсний том станц барих нүүрсний одоо орд ихтэй. Тэндээсээ бид энэ 500-ийн хос шугамар Улаанбаатар хот руу эрчим хүчээ дамжуулаад дулааныхаа асуудлуудыг байгаль орчинд ээлтэй тий хит памп байх уу, LNG байх уу, эсвэл одоо элсэн станцууд гэдэг дэлхийн нийтэд газрын гүний дулаан гэдэг аюул олон юмнууд одоо бий болоо технологиуд нь хэрэгжиж байна. Би өөрөө их сониуч ч үеийн энэ болгоныг ингээд ихэнхдээ би танилцаа явж байна. Одоо манай энэ яармагт шинэ яармагт нэг аж ахуйн гэж одоо Neon City дээр энэ хит памп LNG хосолсон хотхны халаалтын шинэ шийдэл гаргацсан. Энэ үйл давж байна. Одоо бид нар баг өдөр болго очиж үзэж байна. Гадаа гараац гайгүй байх тусам хэрэглээний зардал бага. Өөрөөр хэлбэл хит пампаар голцоо ажиллаж байна. 25-аас хас 25-аас дээш гараад ирэнгүүт LNG орж залгагдаж байгаа байхгүй. Тэгэхээр би бол энэ 5 дугаар станц бол яг энэ нүүрсний станцын хувьд манад сүүлчийг нь байх байхаа гэж бодож байгаа. Яг л энэ дэлхийн нийтийн хөгжлийн чиг хандлага. Финляндад одоо Solar Night билүү, Solar юу нэг компани нэг хотыг жижиг хотыг тэр чигт нь элсэн станцаар халааж байна. Бид одоо нэг очиж үзхийнсэн гэж даанч ерөөсө бөхсөндөггүй байгаад байна. Энэ ялцгүй нэг ийм зүйл байгаад байна. Өнгөрсөн 30 жил чинь нэг юм том цахилгаан станц барина гэж бид нар цаа хэрэлдээл бие биенийхээ гэрлийг асааж унтраагаад суугаад байлаа шүү дээ. Өнөөдөр зовлонгийн үзэж байна. Энэ ингээ заавал ийм тав шиг ийм томыг барих гад ингээл мөг сагуугийн асуудалд ороод авахгүйгээр бага урын асуудлаар нь энийг ингээ тархмал байдлаар шийдээд явуулна гэж бодлохгүй. Бид нар тэр одоо угсаа тэр хийж штэ энэ хойно одоо өнөөдөр би жишээлбэл гадныхандаа уулзлаа. За 93 мегаваттын тархмал газрын холимог хайбрид станцыг бид нар тендер зарлах гээд тэзүүг нь бас боловсруулад ингээд явж байна.
Дам даржаа дээр тархмал явж байна. Одоо энэ 8 сард ашиглалтанд орно. Сэлбугаас нэг жижиг станц наан байдаг штэ. За ингээд энэ урт талд хаан хэлсэн хажуудалд 63 мегаваттын тархмал дулааны станцууд хийн. Угаасаа ингэж хийхгүй л одоо 6, 7, 8 дугаар станц бариад ч одоо манад нөгөө дамжуулах шугамуд энэ явах тийм трасс байхгүй болцсон. Энэ дамжуулах шугам дулаан гэдэг ингэхээр шинэ барилгууд бариалах юм л та. Маш олон барилгууд баригдал. Одоо сүүлийн 2 жил жишээлбэл энэ ИМАРТ-ийн хажуудалд нэг барилга бариад бүгд л ашиглалтанд ороод явчихлаа. Эднэр рүү ингээд дулаан өгөх зөвшөөрөл ер нь яг ямар бодлохоор өгөөд юм. Манай дулаан хүрэлцэхгүй байгаа шүү дээ. Одоо би танаа нам дээр мушигч байгаа юм биш шүү. Одоо танаа нам дээр байгаа хамгийн их барилгатай хүн гэдэг одоо энэ чож сүрэн гэдэг хүн биш дээ. Ингээл барилга дараагийн барилгууд нь босоолох. Тэгээ дулаанууд нь аваалах. Манай дулаан хүрэлцэхгүй байгаа. Тэр ямар нэг юм Яг гоо дулааны чадал яагаад ийм бид нар ийм цөөхөн их үсвэртэн мөртлөө ингэ явж байгаа нэгээр энэ 2000-ад оны дундуур энэ Улаанбаатар дулааны шугам сүлжээндээс одоо хэдэн нэр өвхий инженерүүдийн санаачлагаар ялцсан солилцоорын технологи нэвтэрснээр манай дулааны нөгөө чадал илүү одоо хүртээмжийг нэмэгдүүлж чадсан. Өөрөөр хэлбэл нэгдүгээр контроос гарч байгаа халуун усан дээр шүргэлцэж гарч байгаа тэр ялцсан солилцоороор цаашаа дулааныг дахин нэмэгдүүлж одоо өгж байгаа ийм л технологи л доо. Тэгээ дээр нь Амгалангийн дулааны станц гээд бас том чадлын дулааны станцыг Батүл даргын үед барьсан. Тэрний дараа оюутны ерхий сайдын үед энэ том өргөтгөл хийсэн. Одоо энэ зүүн талдаа дахиад энэ Амгалангийн дулааны станцыг дахиад нэг өргөтгөх юм бол Улаанбаатар хотын яг энэ зүүн дөрвөн замаас зүүн тишээ очих чадал бол маш том нөр нэмэгдээд ТЭЦ 4-3-ын энэ төв рүү өгж байгаа чадлыг бусд руу хуваарлах. За тэгээ хойд бүсдэр саяны ярьж байгаа миний хитэн хэлсэн нөгөө тархмал их усрууд шийдэгдээд 5 баригдаад за энэ яармаг орчим нэг тархмал барьчих юм бол ойрын үедээ л барилгажих боломжууд нэмэгдэж эхэлнэ. Миний яриад байгаа юм бол ер нь цааш та нүүрсний дулааны станц бол бидэн шиг одоо ийм төв суурин маяг руугаа шилжиж байгаа улс орны хувьд бол зохимжтой зүйл биш ээ. Дэлхийн нийтээр Парисын уур амьсгал өгөөж байсан шүү дээ. Тий, хилцээрд нэгдсэн. Тэгээ олон шин технологиуд явж байна. Хятад нэг хотод юуны устрагчийн 34 мегаваттын одоо станцыг яг туршиж байна. Шууд ус гэдэг зүйлийг түүхийд болгоод тэрийг устрагч болгож хувиргаад цаашаа турбин генератор ажиллуулад ингээд туршиж байна. Бид нар бас энийг очиж үзмээр л байгаа. За энэ дулаантай холбоотой шугам сүлжээтэй холбоотой юм ярьсан дээр би ганц асуулт асууя. Та нэг тодорхой хариултыг нь товчхон өгөөдгөрөө дараагийн сэдв рүү оръё. Хот чинь ер нь бол ингээд газар дээр болон газар доор хоёр том зүйл байгаа шүү дээ. Бид нэг газар дээрх дээрэл хараад байна. Ингээл иргэдэж хараад байна. Та хэд ч гэсэн ингээд ажлуу зам гээл ингээд явж. Тэр доор бол нөхцөл байдал маш хүнд байгаа шүү дээ. Тийшээ ер нь ямар анхаарал хандуулж. Бид нар ингээд нэг шугам сүлжээ задрахад яах вэ гэдэг нөхцөл байдал руу очиж шүү дээ. Зарим нь 1985 оны шугам сүлжээнүүд байгаа. Газарт болцсон. Тэгэл үе ер нь тэгэл аваар гараад байгаа шүү дээ. Яг нь одоо энэ гадны зээл тусламжаар энэ том шугамудаа үндсэндээ шинжилээд явж байна. Драмын театрын орчимнод л баахан ухаална. Баахан намайг нэг хараад өрөөсөндөө нэг том шугам солсон. Энэ 2А гэдэг шугам солигдоод одоо энэ жил цаашаа үргэлжлээд багшийн дээдийн дэшээ явах юм. Одоо нэг том шугам энэ 11-ийн ГД-гээ шугам. Энэ бүр юунаас наашаа сонгоны харахнаас наашаа энэ юуны талхач ихрийн өгөөжийн тийш очихоор шугамын шинжилгээ ажлууд ингээ хийгдэх юм. Яг ингээ жил болгон шатараатай бүр нөгөө шугамудаа ингээ шинжилгээ явьж байгаа. Бид чинь хотоороо хотын байгууллаганд бариагүй артсан байхгүй. Зүгээр газар ухаад лотки тавиад турба тавиад дээрээс нь дэвсээ явцсан. Хотын доор газар доор бол түнэлийн байгууллаганд барьсан улс уул шалгуунд энэ газар дээрх хүндх ямар ч шаардлагагүй доороосоо солидгол юм. Бид чинь одоо саяхнаас л одоо 1954 оноос эхэлж хотын ерөнхий төлөвлөгөө батлагдсан шүү дээ. Ингээд 70 жил болж байна. Тэсний чинь анх төлөөсөн хот нь одоо 6-7 удаа төлөвлөгөөгөө өөрчилжлээ. 500 мянгаар ихэвчлэн төлөвлөжсэн одоо ингээд 2 сая хүн амьдарч байна. Өөрөөр хэлбэл 4 дахин их ачаал аваад явж байгаа. Одоо энийг бид нар сонгуулийн мөрөө хөтөлбөрт бид нар нөгөө шинэ Улаанбаатарыг хамтдаа бүтээе гэдэг чинь
авцаамын байгууламжаас тэр шин төлөвлөлт рүү хий. Инженер хангамжийн асуудлыг ч гэсэн тархмал их үүсвэрлүү шилжүүлээ гэдэг ийм үндсэн өөрчлөлтүүдийг бид нар хийх гээд ингээд зориод эхнээсээ явж л байна. Хотын анхдагч худалдаа холбоотой зүйл ингээл та тэр яриа болгон руу чиглэж очиод байгаа шүү дээ. Энэ бол үндсэн суурин тэнд байгаа. Тэр хуулийг та анх хэрэгжүүлнэ гэж гарч хэлж явахдаа ярьжсэн нөгөө нэг тойрог болгоод хуваах, татвартай болгох гэдэг ч юм уу те. Тэр зүйлүүд маань яагаад ингэж орхигдчих вэ? За бусад одоо энэ сэлбол үргэлжилж байгаа шиг байна. За энэ замтай холбоотой хэлж байна. Туулын урдны замыг би дараа нас. Хотыг бүст хуваагаад тодорхой хэмжээний төлбөртэй болгоод тэгээ тэндээ явъя гэдэг зүйлүүдийг хурал дээр дийлэг хүчтэй. Бүсчилсэн татвар. Төгжрлийн бүсчилсэн татварыг тэр чинь бид нар бүс мөсийн зураад бүс рүү орохын өмнөх зогсоолуудын тэрийг бэлтчихэд их хурал руу оруулсан сонгуулийн өмнө ийм галтай шийдвэр гаргаж болохгүй гэж тэгэл болчихсон шүү дээ. За тэгээд зөв зөв би өөрөө хууль тогтоогч одоо биш болцсон шүү дээ. За одоо тэгвэл галтай шийдвэр хамгийн их гаргасан гэвэл би гаргасан. Монгол улсын автомашины импортыг зогсоох олон шийдвэрүүдийг би гаргасан. Тэнд за тав мэдээлэлээ та нэг тодорхой хэлээд өгч. Зогсоогоод одоо жил гаруй болчихлоо шүү дээ. Ер нь жил гаруй биш ээ. 9 сард сая 1 жил болж исэн санагдаад байх юм би. Ингэсэн. Дугаарыг нэгдүгээр хязгаарлал зогсоосон. Дугаар олголт. Дугаар олголт. За энэ нэгдүгээр үйлдэл. За. Хоёрдугаар үйлдэл 10-аас дээш жилийн насжилттай машиныг Улаанбаатарт хүнээс дугаар авсан ч бүртгэхгүй гэдэг журам үйлчлээд 6 сар болж байна. Өнгөрсөн оны 6 сард үйлчилж эхэлсэн. Бид жил дунджаар 120-оос 100-аас 140 мянган автомашин сүүлийн одоо жилүүдэд Монгол улс импортлсон байна. Тэгвэл өнгөрсөн жил энэ тоонд хүрээгүй байна. Хэд 100 мянга хүрээгүй байна. 60 хэдэн мянга гэсэн үү 70 хэдэн мянга гэсэн. Монгол улс нийтээрээ. За энэ жил энэ тоо бүр багасна. Ягаад гэвэл Улаанбаатар хотод хуучин пүрүүс зархаа болж байна. Одоо Хөдөө аймгийн төвүүдэд тэр ирж байгаа машинууд очиж хөдөөний аймгийн төвүүд бүгд техникийн завхуудтай болж байгаа. Эцсийн дүндээ бид нар Улаанбаатар хот хүүтэй хот гэж хэдий ч нийтийн тээврийн шугам сүлжээ, Улаанбаатар хотын авцамын шугам сүлжээнд зогсолтгүй тасралтгүй явдаг тохиолдол бид нар төгжрөлгүй явдаг тохиолдолд тийм олон машинтай байх одоо шаардлагагүй. Одоо хүмүүсийн нийтлэг хандлага юу гэхээр энэ буруут харахгүй. Төр нь эдийн засгийн тааруу байсан учраас би энэ дээр бол улс төрчдийг буруутгахгүй. Төр нь эдийн засгийн тааруу байсан учраас нийтийн тээврийн хөгжлийг 2009 онд орхисон. Баяр даргын засгийн газрын үед нэг 400 автобус авчирж өгөөд хүмүүст зээлэр өгсөн. Нөгөөх нь нөгөө аж ахуйн нэгжүүд нь одоо болтол эргэж нөгөөхөө төлөөг. Тэгээ тэрнээс хойш нэгч парк шинжилээгүй. Амар сайхан Сумын Озар гэдэг хүмүүсийн үед парк шинжилгээ эхэлсэн. Тэгээ сая бид нар дуусглаа. Одоо нэг ч автобус дахиж хот ойрын 7-8 жилд авахгүй. Харин Таранбайны 1-р шугам ашиглалтанд орохоор энэ шугам дээр явж байсан автобусуудыг хөдөө аймагуудад бид нар лизингээр өгнө. Түрээслэнэ. Таранбай маань хизээ ер нь ашиглалтанд орох юм бэ? Одоо бид нар чинь ийм гой том төслүүдийг сонсож байна. Ашиглалтанд ороод явуулан зүгээр. Одоо энэ 3-4 сарда гэрээгээ хийж чадах юм бол нэг 2 жилийн дотор ашиглалтанд орчихно. Ямар үр дүн гаргахаар ямар тооцоолол гараад юугээрээ давуу талтай байна. Одоо тэр Таранбай цагаар явна. За. LRT Таранбай 2 яг ижилхэн. Хөнгөн галтраг. 1-р 5 минут тутам цагаараа явна. 2-дугаарт мас авна. Олон дээр. Ачаал ихтэй үед 3-4 вагон залгаад нийлүүлээд авчихна. Хүн багтай үед вагоноо багсахчихна тийм ээ. Ийм уян хатан. Тэгээ зогсоол болгоно битүү зогсоол байна. Тэгээд одоо бид нар хамгийн том бүтээн байгуулалтын инх тайвны гүүрний зүүн талаар нөгөө ийм том даацын вагон гарах юм гүүр барих ажил. Энэ одоо бүтээн байгуулалтын ажлын энэ жилийн хамгийн чухал ажил. Энэ дээр би бол одоо хурдан металл хийцтэй байвал яасан бэ гэсэн. Тэзүүн дээр ерөөхдөө тэгж 2-3 опшнтай явж байгаа. За тэгэнгүүт нөгөө ухан ишигний зовлонг ойлгохгүй гэдэг шиг энэ гүүрийг барьчаад бид нар ихний хэлжинд эрээс тавихгүй, эрээс төмөр. Энэ дээгүүр төр хүчилт хийж чад инх тайвны гүүрийг хаана? Машин явуулна гэсэн үг үү? Тий. Яг тэр инх тайвны гүүрийг
мэрэгжлийн алд дүгнэлт гаргацсан. Одоо ингээд нөгөө дублер гүүр бариагүй хаачвал одоо энэ ард түмж бүр босоод аюул болно шүү дээ. Тэгэхээр би тэр хооронд наашаага инх тайвны гүүрэн дээр капитал засварыг хийчээд инх тайвны гүүр болонгууд ирээлсийн шилжүүлээд толбой тохиолдол тэр хооронд хийгдчихнэ үз. Инхтэй юуны Сүхбаатарын талбай дээр бид нар стейшнээ жоохон газар доор байдалтай хий гэсэн шийдэлтэй явж байгаа. За тэгээд ер нь 28 оны би 1-р үйлрэлд оруулах зүв баг гэд одоо манай төслийн нэгжийнхэн энэ цагаан сарын дараа зүүн Европын хэдэн орнуудаар нөгөө вагон завуудуудаар явж үн ханс судлах, харьцуулсан судалгаа хийж ирэх ажилтаа. Тэгээд тендрэвэл 3 сарын баг эхний 7 хоног зарлчихна. Энэ 3 сар юу? Тий. За. Их усүр шийдсэн. За. Их усүр нь хаанаас яаж гарч ийн? За тэгээд санхүүгийн олон төрөл хэлбэр ашиглаж байгаа. Ашиглаж байгаа юу? Төр хувийн хвшлийн түншил зарласан чинь сая хойдлын шугам дээр л нэг Оросын компани санал өгсөн. Урдах дээр өгөөгүй. Алдагдaltaй учраас уу? Тий. Бид нар яг олон нөгөө юу гэж байгаа штэ. Татаас юуны одоо тэр зардлаа нөх зүйлүүдийг санал болгох харамсалтай нэрээгүй. Тэгээ өөрсдөө хийхээс өөр аргагүй гэд тэгээ зарлаад байж байна. Зарлах гэж байна. Метроны төсөл маань одоо ямар хуу байна? Одоо бид нар хизээ метротой болохоор байна. Метроны төслийг 2 багц болгоод 1.9 тэрбум төгрөгийн долларын өртөгтэй нэг шугамаа EPCF гэдэг нөхцлөөр буюу санхүүжилтээ өөрөө 85% гадны санхүүжүүлэгч банктай орж ирээч бид нар засгийн газрын баталгаа өгье гэдэг нөхцлөөр зарлцсан. 4 сарын 1-нд нээгдэнэ. Үлдсэн 500 гаруй тэрбум 500 гаруй сая долларын багц буюу 25 дугаар эмийн сангаас цааших багцыг олон улсын санхүүгийн байгууллагууд тэр дундаа EBRD-гийн прокуронд нөхцөлийг хүлээж авч EBRD-гийн хөгжлийн зээлээр санхүүжүүлээгээд одоо нөгөө шалгалт due diligence-ийн ажлууд хийгдээд явж байна. Та юу талаас нь бид нар ингээд зөндөө ярьсан учраас тайлбарлахгүй гаднаад нэг тодорхой хариулт өгöd гэж байна. Тулын урдны зам гэдэг нэг төсөл эхлүүлж байгаа тийм ээ. Энэ дээр яригдсан зүйл нь чинь хэрэгжүүлэгч төсөл хэрэгжүүлэх компани нэг хэд компани байсан уу? Хонконгийн компани. За тэгэнгүүт энэ дээр ямар асуудал үүссэн гэхээр 1 км замыг нь асар өндөр дүнтэйгээр барьж байна гэдэг. Хин тэгсэн. Судлаачид тухайн үед өнгөрсөн өмнөх өнгөрсөн ярилцсан 7 сард тэгэхээр яг энийг яг яг хин хэлсэн би надад их хурл дээр их хурлын гишүүд хэлсэн. Их хурлын гишүүн нэр бүхий гишүүд хэлсэн. Тэр чинь цуулгаа ихлэхээр явсан. За би юуг нь хэлэх гэж байна гэхээр Америкт байдаг мэрэгчлэлтэн энэ тухай одоо 2-3 газар байгуулсан тэр далаа дээгүүр байгуулсан хурдны зам юмнуудтай харьцуулаад тодорхой дүгнэлтийг нь гаргаж ирээд энэ арай өндөр дүнтэй байгаа юм шүү гэдэг зүйлийг хүндсэн баггүй. Ер нь яагаад ийм өндөр дүнтэй байгаа? Яагаад энэ зам хэрэгтэй байгаа? Гэхдээ тэгээ та нар 1 км 100 мянган доллар. Та нар өмнө нь тэгээ хийчихгүй яасан бэ? Тэр өмнөх тэр даргалар чинь тэгээд хийчихгүйсэн. Энэ хажуунаас би үл нэг зүйлийг шулууга хэлчихээ заяа. Би нэгч Монгол улсын хууль тогтоом зөрчөөгүй. Энэ олон улсын зөвлөх инженеруудын холбооны физикийн гэрээний силвер бүкээр манай барилга хөгжлийн төв, авто замын хөгжлийн төвийн экспертүүд хянсан дүнтэйгээр явж байгаа. Энэ 6 игнэ замштай 33 км-ийг 6-аар үржүүлээд дандаа өндөр гүүрэндээгүүр явж байгаа ийм зам. Энийг тэгээд одоо хууль зөрчсөн байвал тэр экспертүүд бид нар бүгд буруутъя. Тэгэд нэг юм хийх гээр хажуунаас дандаа ийм нөгөө нэг одоо чулуу шиддэг. Би бол бүх хуцаж байгаа болгон руу бол би ерөөсө чулуу шидэхгүй явъя гэж бодож байгаа энэ жил. Хуцаж байгаа болгон руу чулуу шидэд байвал миний ажил ерөөсө урагшлахгүй. Энэ 33 км 6 игнэ замын нийтдээ 14 км нь дандаа гүүрэндээгүүр явна. Гол дотор ийм өндөр 20-30 хэдэн метр өндөр багнуу тавиа явна. Тэр судлаач гээд одоо нөхөр яг ирээд тоо хэмжээ, чулууны хэмжээ, орох нормыг судалсан юм уу мэдэхгүй, геологи хийж өрөмцсөн юм уу мэдэхгүй. Би танаас энэ хариултыг л асуудаг байхгүй яагаад юм өндөр дүнтэй байгаа юм бэ? Тэр чинь тухайн хүн чинь хариулт хэлж байгаа хин тэгсэн бэ тэрийг баримттай хэлээл гэж байгаа. Улсын хурлын гишүүн хэдэн арсланамын нөхдүүд физик гэж мэдэхгүй нөхдүүд байгаа шүү дээ. Би заримдаа санаа зовоод идэв. Одоо би тэр хэдийг бол
хэлбэл харин та бол мэддэг. 1910 онд Америк нэгдсэн улсын Нью-Йоркт олон улсын зөвлөх инженерүүд холбоод цуглаад хэдүүлээ дэлхий дээр том төсөл хөтөлбөрүүдийг ийм одоо загвараар хэдүүлээ явуулъя гэдэг 10 ийм гэрээний загварыг хамт батлаад хөгжүүлэлт хийгээд дэлхийн бүтээн байгуулалтаа FIDIC-ээр хийж байгаа. FIDIC мэдэхгүй тэд нар би бас энэ сүүлийн 2 жил гарны хугацаанд хотын дарга болоод ер нь бас нэг муухан ихтэй сургууль сурснаас илүү одоо энэ бүх төрлийн юм дээр зэрэг суралцаа явж шүү дээ, өөрөө хөгжөө явж байна. Тэгээ зүгээр одоо ингээд хэдүүлээ нэг юм сургаар, таамгаар нэг хуучин нүүдэлчин цангаараа асуудал тандахгүй яг баримт өрөөд ингээд гаргаж ир тийм үү? Би бүгд хизүүг ингээд нээлттэй өгье. Геологийн дүгнэлтүүдийг өгье. Туулгын сүүлийн 100 жилийн усны үрийн урсцын датаг өгье. Энэ болгоны чи бүгдийг тооцож инженерүүд дүн гаргаж байгаа шүү дээ. Энэ хариултыг би танаас асууад байгаа юм л да. За одоо дараагийн зүйл сэлбэр үү? За энэ төслүүдэд ярьж та бүхэн. Би тэгээд дахин нэг хэлчихье. Туулыг 2027 оны одоо наадмаас өмнө зорчих хэсгийг нь хэсэгчлэлд нээхээр төлөвлөж байна. Жил гарны дараа гэсэн үг. Тий. Нэг л нөхцөл бий. Энэ саадах. Манай нийслэлийн төсвийн орлого бүрдэхгүй тасалтаад сангийн яам манай төвлөрүүлсэн ч гэсэн мөнгийг маань зарцуулахгүй хязгаарлаад байхгүй бол би ерөөсөө айгүй том амлалт өгж шít Улаанбаатарчуудаа эх оны би өөр камер руу орж байгаа тийм эх оны 27 оны 7 дугаар сарын 1-ээс өмнө туулын хурдны замыг хэсэгчилж зорчих хэсгийг нээж зорчуулна. Тавсан уу? За сэлб төсөл нэлээд урагшлалт. За одоо энэ дээр одоо та дахиад яах байх л та. Ярихаас өөр гарцгүй байна. Яагаад хэрэг чи ингээд хот хэрэгжүүлж гин хот дээр хэрэгжиж байгаа энэ төсөл бүхэн чинь бидний амьдралтай холбоотой байна, татвар юмтай холбоотой байна. За сэлб төслийг хэрэгжүүлээд явхад 1 м квадратын энэ Бүгд хятадаар тулсан компаниуд хэрэгжүүлж байгаа гэж би харсан 3 сая 200 орчим байсан уу метр квадрат нь. Энэ төсөл маань өөрөө айгүй мэдээлэл буруу байна. Талын хятад компаниуд хэрэгжүүлж байгаа тал тендерийг Монголын аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлж байгаа. Тусан гүйцэтгэгчээр монголчууд орж ирэх. Гүр үндсэн гүйцэтгэгчээр дотоодын аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлж байгаа. Нутгийн буян, Монкон юу үлээд 7-8 компани хэрэгжүүлж байгаа. Та бол бас л хэвлэлийн мэдээтэй нөгөө манай улс төрчид нөгөө нэг чуулганы эндэр дээр намайг гусдаг мэдээлэлтэй л яваад штэ. Яг одоо ингээд талбай дээр нь очиод үз. Эхний авсан хятад компаниудын 1-р давхар, зойрын давхар гараад 1-р давхар дуусаад одоо 2-р давхрын цутгалтай ажил 3 сарын 23-нд эхлэх гэж байна. Эхний одоо бүх багцууд эзэнтэй болцсон. Талын Монгол компани, талын хятад компани гүйцэтгэж байгаа. Энэ дээр асуух гэдэг ганцхан асуулт нь энэ үнийн дүнг ер нь доошлуулад барих гэхээр ямар нөхцөл байдлыг тулгараад байгаа юм бэ? Нийслэл газрын чөлөө олон зүйлүүдийг шийдээд өгч байгаа. Энэ үн яагаад 3 саятай? Наа чи нээлттэй тендер штэ лавга. Нээлттэй тендерт сая 700-аар ч хүн орж ирж болно. Бид нар энэ тендерийн материалуудыг аваад үз. Хамгийн бага үнийн санал өгсөн бүх компани шалгарсан. 1-2-оос бус тохиолдолд. Тэгвэл яагаад бүгд зарим нь 3 сая 100-аар өгж байгаа. Тэгээд тэд нар 2 сая 500 2 саяар өгж болдгоо. Наад чинь тендерийн нэг асуудал нь лавга. Барилгын өөрөх нь өртөг гэдэг зүйлд барилгын материал, тээвэр, ажил хүч, өрөх механизмын нөгөө зардлууд энэ бүгдийг манай барилга хөгжлийн төв, барилгын яам, норимт ТV-г жил болгон шинжилж баталдаг үүрэгтэй. Энэ батлагдсан хүрээнд явж байгаа 1-р. 2-р тэгээд нээлттэй тендерийн гол агуулга чинь чи тэгвэл тэгээд чадна гэвэл тэгээд бага үнийг бус компаниуд өгөөд ялчж болно шүү дээ. Тэгээ яага орохгүй ашиггүй учраас орохгүй. Сүүлийн барилгын баг бүх өртөг юун дээр явж байгаа гэж ажил хүчин дээр явж байгаа. Ажил хүчинд барилгын салбарт хүн олдохгүй болчиход байгаа учраас дээшээгээ 6-7 сая төгрөгийн цалингууд руу явцсан учраас бүх юм чинь тэндээ шингэчээд байгаа. Нээлттэй тендер. Тэгэхээр би та хэдийг ингээд ийм таамгаар, баримжаагаар энэ дээр бол таамаг байх. Хэвлэлээр ярьж байгаа юм болоод 1-р надаас ингээд цаасаар авчих. Барилгын яам
1 м квадратын өртгийг ер нь хэдэн төгрөгөөр нормыг баталсан. Төрийн ажлууд дээр, тендерүүд дээр тэрийг ав. Хоёрдугаарт өнөөдөр энэ дундаж барилгын метр квадратууд хэд болцсныг хар. Бидрүүл сэлбийг бол одоо энэ 4 сарын 15-наас эхэлж борлуулж эхэлнэ. Би харин дундаж метр квадратыг барьж байгаа нэг 2 сая орчим байгааг нь мэдээд байгаа учраас би танаас асуугаад байгаа юм л да. Тийм барилга бол барьчаад байгаа шүү дээ. Зарим төрийн байгууллагууд ажилчдаа бол өгчөөд байгаа учраас ягаад 3 сая 200 байгаа нь материал нь мэдгүй л үдэ мэдхгүй нээлттэй тендер тэгээд тэд нар орж ирэхгүй байсан. Эн чинь шал ондоо хийцэлтэй юм явж байгаа шүү. Бид нар хийцлэн за юугаар байна? Яг гоо ер нь нэгдүгээрт бид нар хийцлийн хувьд шүү дээ. Бүрэн цутгамлаар явж байгаа. Хоёрдугаарт 60 40 гэдэг харьцаатай анхны хорооллыг үүсгэх гэж байгаа. Тэгээд одоо металл сайтинг майтингтай явж байгаа. Тийм юм дээр чи битэрийг уулзахаар чи ингээд нэг битэрийн нэг яг ойлголтын зөрүү гараад байна л да. 2 саяар барилга барьж болдгоо гэдээ одоо энэ барилгын компаниудаас асуугаар одоо наа чин дээр үеийн зүйл одоогоос 3 4 жилийн өмнөх өртөг баг. Мэдхгүй. Би тэгж бодож байна. Одоо 2 саяар яадаг бол тийм компаниуд байвал манайтай одоо ирж хамтарч ажиллаж болно шүү гэдэг би урьж байна. Тэгээд чиний наад чи ингэж хатгаад юу хэлэх гээд байгаа гэхээр би нэг мөнгө шаагаад байгаа юм шиг л мессежийг л олон нийтэд танаас сэтгүүлч өгөөд байгаа байхгүй. Би нээлттэй тендерт хамгийн бага үнийн санал өгсөн компанид л өгж байгаа. Тэр ойлгож байгаа. Би тэр ойлгож байгаа. Тэгээд тэгвэл тэрнээс бага юу өгж болно шүү дээ. Тэнэрэ. Мэдээж одоо энэ хотыг илүү төлөвлөлтийг нь сайжруулад гэр ороолыг орон сууцжуулах нь шаардлага нь байгаа юу гэхээр байна. Гэхдээ энэ дээр ч нэг төр оролцоод ингээд мөнгөний гаргаал ингээд та хэд ажил хийх гэдэг юм л да. Энд дээр чинь тэгээд өмнө нь тэгээд дарга нар нь түнэр гэр хорооллыг над чиг тэгээд 2-3 мянгаар нь чөлөөлөөд Европоос мөнгө осгож ирээд өөрөө барилгын төсөл хэрэгжүүлчихгүй яасан юм бэ? Энд чи бид нар энэ эхлэлтийг тавих гээд байна. Өөрөөр хэлбэл хотыг орон сууцчлалыг бол захаас нь гэр хорооллыг нь хумиж орон сууцжуулжгаад голынх нь газруудыг улс нь чөлөөлөөд дэд үтсчүүлээд барилгын компанид өгдөг тэр загвараар явж байгаа байхгүй. Энэ ихний алхмыг бид хийж байгаа. Энээс цааш бид нар дахиж барилгын төсөл хэрэгжүүлэхгүй. Би энийг аягүй олон удаа ярьсан. Азийн хөгжлийн банкны биднэрт өгсөн зөвлөмж нь энэ. Холимог орон сууцны хорооллыг байгуулаад гэдэг зүйл байхгүй. Би тэгээ та хэдийг ингээ жоохон ч гэсэн заримдаа юм уншаад энэ олон улсын байгууллагуудын өгсөн гэр хорооллыг орон сууцжуулах талаар өгсөн зөвлөмж, Дэлхийн банкны нийтийн тээврийг хөгжүүлэх чиглэлээр өгсөн зөвлөмжүүд бусад юмнуудыг үзчихэд ерөнхий нийтлэг ойлголт авчаад олон нийтийг та нар соён гээрүүлэх хэрэгтэй байхгүй. Тэрнээс биш ингээд сургаар нэг тийм малын эрэлт явж байгаа юм шиг малын эрэлт явж байгаа юм шиг тэр шинжээч, тэр судлаач, тэр тэгж ярьсан тэгэхээр тэр тийм байх ёстой гэдэг энэ одоо хандлага хэдүүлээ өөрчлөхгүй л олон нийт яг энэ нь ингээд төөрөлдөд байгаа. Тэр түрүүний хурдны зам дээр хэлээд ш 70 дагуур барьж байгаа нь манахаас нэг дахин хямдхан төсөвтэй байна. Туул дээгүүр барьж байгаа нь өндөр байгаад байгаа маа. Яагаад өндөр байгаа юм гэхээр та шаардлагуудыг маргаад яг хөө намайг маргаад яг хөө наадаж одоо тэр ирийн л асуугаад байгаа. Маргаад яг хөө тэр экспертүүд магадлал хийсэн экспертүүд тэзүү хийсэн мэрэгчлэтнүүд тэгээд улс төрийн шийдвэр гаргасан намайг тэр авилгатай тэмцэх газраа өгөөд тэгээд шалгуулад бид нар л одоо нэг шалгуулад гиснээс мөнгө идээд байгаа юм байлгүй. Одоо та хэдийн яриулж болох тийм амар мөнгө идэх гэсэн зорилго урдаа тээцэн байх гэж бодохгүй байна. Энийг том дүнтэй юмнууд яваал тэг ингээд улс төр юмнууд араас чи асуудал байгаа шүү дээ. Шалгуулна гэдэг зүйлийг хэлж байна. Ер нь ингээд энэ том төсөл юмнуудын хэрэгжилтэн дээр нэг юм та санаачлахаараа нэг юм одоо юу гэх юм сонсгол маягийн ч юм уу юм нийслэл хийчвэл амрын биш. Бүх юмаа тайлбарлаж өгөөд ойлгуулад хүмүүс ямар асуудал бид нар өөрсдөө контрол тавар ажиллуулж байгаа шүү дээ. Бүх төслүүд дээр 4 өдөр болгон даваа талаа нийслэлийн засаг даргын орлогчтой зүг контрол тавар ажиллаж нөгөө төслийн явц зарцуулалт гүйцэтгэл бүх хувьд гаргаж явж байгаа шүү дээ. За дахиад нэг зүйл дээр бол хоёлаа дахиад нэг санал солилцчих уу. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль дээр байгаа тий. 33 дээр энэ оноо олгох гэдэг зүйл. Энийний журмыг хизээ батлах. Журам яаж гарах вэ гэдгийг би агуулгын асууад. 3 сард батлана. За. Ер нь нөгөө mobility байх л эко mobility байх л асуудал дэлхийн нийтийн хотуудын сүүлийн бүх тренд болчиход байгаа. Гэтэ бид нар нэг онцлогтой. Бид бол асар хүүтэй хотод амьдардаг. Эрсдэс уур амьсгалтай. Гадны одоо сайхан зөөлөн уур амьсгалтай хотуудын юуны онооны систем, манай хоёр онооны систем бол ерөөд ойролцоо. Гэтэ бид нар л ингэж байгаа. Чи автобусаар явбал, чи алхвал, чи дугуугаар явбал, чи магадгүй одоо скутерээр явбал
чамд оноо өгье. Оноо нь ялгамжтайс алхсан хүнд илүү оноо өгнө штэ. За хогоо ийм одоо хотын төвд бид нар нэг мэдрэгчтэй хогийн сав байрлуулах гэдэг. За. Тэдгээр хогийн савуудад аваачиж хаюул. Тийм ээ. Одоо дандаа зөв эерэг хандлагуудыг бид нар онооны системээр урамшуулад нөгөө хүнийг хогныхын төлбөрөөс чөлөөлт юм уу? Цахилгааныхын төлбөрээр дээр хөнгөлт үзүүлт юм уу? Ийм мотивац л өгье гэж. За тэрийг ойлгох. Миний тэр өгч байгаа оноо юм а яаж хэмжиж байгаа вэ? Танаа зураг яаж хотуулаагаа татчихаа л гэж байна сте. Хотуулаа аппликейшнээ татаад тэр чинь өөрөө нөгөө яг л одоо Google Maps шигч юугаа трекинг үүсгээл явна. Тэрнгөөрөө л бид нар яа. Бид нар хизээч хүний босруулаагүй мэдээллийг ашиглахгүй. Зүгээр энэ шууд цаашаага босруулагдаад энэ хүн нийт 40 км алхсан байна гэдэг нь тэгэл гараад ирчихнэ. Хотуулаа өөрөө тийм л онцлогтой. Тэгээ би энэ IT-ийн компаниуд ч гэсэн хандаж хэлгээд хотуулааг ер нь бид нар паблик болгоё гэж бодож байна. Нээлттэй компани. Тэгээ засаглалын нээлттэй болгоё. Тэгээ үндэсний одоо ийм солонгосын какао гэдэг шиг үндэсний одоо ийм платформ болгож илүү хөгжүүлээ. Хэдүүлээ $600 сая бие бинийгээ муулуулахын тулд фэйсбүүкэд төлж шít. $600 сая. Энэ ямар үст хийж ийн гэсэн үг. Улс төрчид бие бинийгээ муулуулах. Дээр нь онлайн худалдааныхан бие бинийгээ сурчлахад л одоо ингэж өчөж шít. Энэ амар мөнгө шүү. $600 сая гэдэг чинь ТЭЦ 5-ыг барих мөнгө. Энэ онооны систем дээр би зүгээр нэг л юм таньнаас асуумаар бас хэлмээр байгаа юм л да. Мод тарина гэж байгаа шүү дээ. Одоо ч 33-1-4. Мод тарсны дараах одоо журамдаа энийг илүү нарийн тусгаасаа л гэж бодод л. Тархас илүү тусгаж байхыг энэ манай амар түвшин урдагч энэ яг энэ дэр ингээд ажиллаа л байгаа. За. Тэгээ иргэдийн урал дээр нэлээ өргөн хилцүүлэг хийж батлаа гэсэн. За тэгвэл Тэгээ зарим нь сая тэгэл нэг ийм нэг онооны систем шүүмжлэл ах шиг лээ. Гэхдээ болчин л үстэй заавал таныг заавал хүчээр оноо аав гэдэг байгаа биш. Тэгээ оролцохгүй юм дэ тэгэл оролцохгүй л байл та. Бусдыг зөв зам үл энэ чинь алхах гэдэг чинь шүүмжил гэдэг дээр одоо ажил хийж байгаа хүмүүст бол хэцүү л байх л та ингээд нэг юм хийж байгаа юмыг нь янз янзаар яриад ахна. Одоо энэ шүүмжил тунд ингээд дахиад нэг юм биш үү? Сая оны өмнө болцсноо да. Такси гэдэг. Ер нь гэхдээ энэ таксиг тэр 77 тэрбум төгрөгөөр аваад нэг 4 компани одоо хэрэгжүүлж байгаа 4 компанид л өгөх юм байна л да. Энд төр энд нь ингэж оролцож заавал энд мөнгө гаргах шаардлага байгаа юм. Одоо таксинд явж байгаа хүмүүсээ та нар ийм стандарттай бол дээрээс инфор тавигдчих юм. Ингэж хийдүүлнэ болохгүй юу? Стандарт нь аль эрт батлагдсан. Хэрэгжихгүй байгаа. Хэрэгжүүлж чадахгүй байх гэсэн үг шүү дээ. Хэрэгжихгүй байгаа шүү. Чи тэгээ яаж хэрэгжүүлэх юм? Гэхдээ одоо нийслэл чи хэрэгжүүлэх ёстой юм шиг юм уу? Гэхдээ чи ингэж нэг юм тодорхойгүй мэрдэг баг. За жишээ энэ чинь таксины үйлчлэгийг Женко жилүү нэг шар такси макси оруулж ирээд голом танкнд өрөнд ороод энэ төсөл дампуурсан. Тэгээ энээс хойш ерөөсөө таксины үйлчлэгээ байхгүй. Манайх шиг ийм хотод жуулч баталгаатай такси байна уу? Байхгүй. Үнээр та нар асуудал ихтэй шин. Тэгээ бид нар зөндөө гууж байгаа. Компаниудыг одоо ингэчээч. Одоо юмаа шинжилчээч гэд тусгай зөвшөөрөлтэй компани. Бид нар ч ямар ч их усрах байхгүй. Яагаад тэгсэн хэр нөгөө тарифын нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 1 км нь одоо 1500 төгрөг байх ёстой ч үл нэг ийм тэр нь бас хэрэгжихгүй. Тэгээд ийм орчин үүссэн байхгүй юу? Тэгээ би лавга дахиад хэлж байгаа. Тэгээ бид нар энийг хийхгүй байж болно шүү дээ. Тэгвэл энэ юу ч өөрчлөгдөхгүй. Тэгээ одоо тэгвэл бусад компаниуд өөрсдөө тэгэл хийлдэ бид нар өөрсдөө энийг хүсэлтэд тавиад холбоогоор уламжлаад тэгээ бид нар тийм санхүүгийн дэмжлэг үзүүлчихье гэл явж байгаа. Сая Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагаар хүнсний хөтөлбөр хүнсний хувьсгал гэдэг хөтөлбөр хэрэгжлээ. Яасан санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Үр дүн нь яасан хэдэн 30 хэдэн шинэ үйлдвэрүүд бий болж шít. Тэгвэл өмнө нь тэгвэл энэ хүнсний хувьсгал хэрэгжихгүй байсан юм бол хэрэгжээгүй л энэ үйлдвэрүүд ашиглалтанд орох байсан юм. Бид нар асар жижигхэн зах зээлтэй. Би бол заримдаа одоо бас би сэтгүүлч шүүмжилтэй хандмаар харагдаг. Хандхан зөв шүү дээ. Сэтгүүлчид өөрсдийнхөө улс орны одоо дотоод потенциалыг одоо G7-гийн орныхтой адилхан бодож яваад үгүй. Бид нар дэлхийн эдийн засгийнхаа хөгжлөөр бүр 120-д явж байгаа. Дэлхийн банкны судалгаагаар энэ 2025 оны сүүлээр энэ судалгаагаар манай GDP 120 байна уу 20-с доош орж тэр хавцаа. Бид нар ийм ядуу жижигхэн орн шүү дээ. Тэгээ та нарын амар тэгээ компаниуд маань компаниуд маань хог цэвэрлэх машин авч чадахгүй л байсан шүү дээ. Энэ том сүүний үйлдвэрүүд сүүнийхээ
үйлдвэрийн 5 дугаар үеийн шинжилгээ хийж чадахгүй л байгаа шүү дээ. Ингээд дандаа дэмжлэг үзүүлж ижил энэ хөдөлж байгаа шүү дээ. Тэгээ тарифын либералчилж ижил цаашаага оршин тогтно шүү дээ. Энэ зах зээл өөрөө юм шүү дээ. Харин таксин дээр тарифын либералчлаад. Гэхдээ би тэгээ либералчлаад тэр шаардлагын тавиад явчихсан. Чи ойлгохгүй шаардлаганд гарцсан, стандарт нь батлагдсан. Торгоод үдцсэн хэрэгжихгүй байгаа юмыг яах вэ? Чи тэгээд аваач жалганд буудах юм уу? Өөр ямар арга байгаа? Зүйлэх ёстой юм шүү. Гэхдээ тэгээд яахын торглоо өөр яахын зөрчлийн тухай хуульд байгаа хамгийн дээд арга. Таны нөгөө надад хэлээдсэн ингээд асуудалтай торгуултаа машин төхөөд ирэх юм бол тухайн цагтаад нь мэдрэгчээр нь мэдээлэл нь ирээ тэр асуудлыг нь нөгөө зогсоогоод ярьдаг гэсэн. Тийм хот даяар өдөрт 200 мянган машин орон гараа халтур хийж чи тэгээ хот даяар 220 мянган халтур хийж байгаа хүнээ барих юм. Чи миний асуултанд бантаад ингэж хариулаад байгаа юм уу? Бантах биш. Энэ чамд хэлжээ стандарт нь айл эрт батлагдсан юм аа. Мөрдүүлэх гээд үдсэн, торгож үдсэн. Тэгээ одоо хамгийн дээд хэлбэрүүл жалганд авчижл дээр үед буудаж ирсэн шүү дээ. Такси чи стандартаа барихгүй нэгэд буудах юм уу? Тэгээ тэрний хамгийн ялбар хэлбэр нь та нар хоршоод шинээр таксиг ийм стандартаа болгочооч бид нар та нарт хүүгэн мөнгө зээлчээ эргээд мөнгөний маань төлчөөрөл гэж шүү дээ. Тэгэхээр тэр хуу хүмүүс нь та тэрийг бас хуу хүмүүсийг явуулахаа болиулна гэсэн үг үү? Үгүй шүү дээ. Тэр сонгор шалгарсан аж ахуйн нэгжин л өөрөө таксины үйлчлэгийг нээн. Тэр хуу хүнтэйгээ өрсөлдөж явж байгаа л хин нь үйлчлэгээгээр л зах зээл дээр үлдэн шүү дээ. Тэгэхээр чин таны хэлээд байгаа нэг үндсэн шийдэл нь тийм дахиад гарах юм шиг байна. За яг хуу хэрэгжээд явсныхан дараа харъя да. За яг энийг санаараа минийх зөв байх гэдэг юу л аягүй ихтэй байдیں۔ Та ер нь тэр мөнгөө шийдэж өгөө таксинуудыг өнөөдөр чи 2 явуулаад 2 сарын 11-нд. Тий. За тэгээд мөнгө шийдэж өгөө таксинууд аваад 3 жилийн дараа эффект гаргадсан шүү дээ. За тэгээ сайн болж л байвал сайн шүү. Тэн дээр бол ямар нэгэн байдлаар эсэргүүцээд муужруулад ах юм бол. За ер нь ингээд нөгөө том төслүүд юмнуудтай холбоотой зүйлсийг яриа тэгэл өмнөх шиг нөхцөл байдал руу орох гэж байна. Одоо нэг жоохон улс төр ирнэ. Сүүлд нэр дэвшин гээд 28 онд нэр дэвшин гээд хилчих шиг боллоо тий. Тэгэхээр хотын дарга ер нь бол дахиж үргэлжлүүлж хийхгүй гэдэг агуулга байна уу? Төслүүд нь бүрэн дууссан байх юм уу? Өө би тухайн үед одоо би үл тэр үед одоо тэр Баянгол дүүргийн нэг хүн намаас дэвшсэн нэг нөхөр өгч тийм билээ. Золж орол. Сая тэр чин намаасаа бас сольчлоо тий. Тэгсэн. Тэр нөхөр энэ коксын нүрсийг ингээд шүүмжлээд өгдөг нэг 5-7-оор дүүрэн баахан тэзүү хийж шахсан нөхөр юм байлээ л тий. Нэг тийм мөнгө хийдэг нэг хүмүүс тэгсэн юм уу? Тий. Тийм юм хөл мөлийн байгууллагад нь өгсөн юм уу? Үгүй ээ шалахгүй штэ их хурлын гишүүнгээд энэ шалахгүй. Манай чи ер нь гээд их хурлын гишүүнхээр юм болохоо. Тэр бом төгрөгний тендер 5-7 энэ сайжруулсан төлсний үйлдвэр хийж өгдөг. Нэг ийм хэдэн хүмүүс байд юм аа нэг тийм өөрийгөө инженер гэдээ ярьдаг. Тэгээ сая энэ хагас кокс оруулж ирсэн чил шүүмжлэл сүйд болоод утаа ерөөсөө өөрчлөгдөхгүй л яриадсан. Харин сүүлийн үед жоохон дугаа болчиход байна. Би энэ нөхрийг одоо тэгээд олон юм яриад байвал би ч бас өөрөөдөө эзэн байж чаддаг юм шүү дээ. Аль тойрогт дэвшин яг тэр тойрогт нь би одоо халахын аль чавтгаад би очиод золж орголыг дэвшсэн газар бол би дэвшгэд бэлэн байгаа л гэж хэлсэн. Түүнээс ер нь бол ажиллаа болоод би их хурл руугаа дараа нь явна гэсэн юм. Ийм одоо нэг тийм хөгжлийн саадууд байдаг байхгүй. Одоо Монголын бүх яамдуудад байна шүү дээ. Жил хавгаан чи дараа нэг энэ сайдрыг орж ирэхээр асуугаарай. Хидчнээ олон 100 тэзүү байгаа. Баахан мөнгөөр хийлгэсэн. Ийм нэг шахаа хийж явдаг ийм нөхдүүд одоо монголоор дүүрэн байна. Тэгээ энэ тентхийн ийм олон улсын хуралд Монгол дээр очиод ингээд хамгийн нүүрний игнэнд ингээд суучдаг. Тэгээ нэг гоё юм гарч одоо гоё юм ярьдаг. Одоо ийм гоё юм ярьдгаараа бол манай ус айл хэдий хөгжсөн шүү. Одоо хэдүүлээ ярихаа болоод зүгээр л хий. Би нэг энэ хэдэн төслүүдэд дуусгах бас нөгөө нэг санаа байна. Хилээд байгаа өнцгүүд нь жоохон иргэдийнхээ үгийг сонсон тэднэртэйгээ одоо юм болгон дээр нь ойлгохгүй байгаа гэж бол тэ мэдээлэл дутуу хүмүүс. Юм болгон дээр нь ингээд асуудал үүсгэхээр инженер тэр яг одоо мэрэгсэн баг PMC энэ хүмүүсийн шийдлийг хэдүүлээ зөрж болохгүй байхгүй да. Манай Батүл даргын үед иргэдээсээ асууж инженерийн шийдэл гаргая гэдэг нэг амар буруу юм явцсан байхгүй юу? Тэ нөгөө юу лээ нөгөө хорон дээр хэдэн хүмүүс нийлж суужгаад нөгөө хорооны хөгжлийн сангаар энд үерийн усны шугам тавь тэр юу хий гэдэг. Тэр үерийн усны урсцыг тооцож үзчихээж хаагаараа явахыг нэгдсэн байдлаар шийдэх ёстой шүү дээ. Тэгээ энийг ингээд ялгаж салахгүй л гэхдээ нөгөө талаас хотын дараа нөгөө
өнгөрсөн хугацаанд бид нэг юм хулгай зэлгийн талаар ингээд үнэхээр залхтлаа ярьлаа шүү дээ. Ийм байсан учраас юм болгоныг асуухгүй, лавлахгүй, тодруулахгүй бол болохгүй байгаад байна. За тэгээд үр дүн нь гараа явах байх гэж бодож байна. Улс төртэй холбоотой дахиад нэг зүйл байна. За шинэ намын дарга, шинэ ерөнхий сайдтайгаа ер нь хэрэг ойлголцтой байна. Энэ он гарснаас хойш таны ч одоо биеийн өвдөд ажил төрлөө өгөх гэж юм гэх юм. Нямбаатрыг холдуулах чинь хотын даргаас нь авах чинь гэх юм. Манай энэ ордны ойрхон нэг таавруудад өрөө түрээсэлсэн хэдэн юм трол багууд ажиллаж байгаа юм билээ. Ордны зүүн хойд талд ордны нэг эргэн тойрны юм офсуудад. Тэгээ тэндүүл ингээд ийм зөвхөн Нямбаатрыг харлуулах ийм хэдэн багууд ажиллаж байгаа. Шалтгааны одоо тэгээ миний ажил төрлийг авъя гэдэг юм уу, намын даргаыг авъя гэдэг тийм бодлогоо мэдэхгүй. Ер нь бол тийм би бас энэ Монгол жижиг штэ. Би тэгээ бас нэг муу цайн чуулзуу дотоод иргэн сайдаар ажиллаж исэн. Сүүлийн 10 жил би улс төрт хамгийн идэвхтэй бас байгаа хүний хувьд сүүлийн хэвлэл мэдээллийн байгууллагатай сайн ч муу ч би хамгийн нээлттэй харилцдаг хүний хувьд мэдээлүүд орж ирдээ. Тэгээ намайг ч одоо зүрхэндээ 2 стенд тавиулсан. Тийм ээ, ер нь одоо харуулт өгцсөн энэ төргээл зөндөө мэдээнүүд гаргадаг шүү дээ. Би сүүлд нэг гарч ирж миний даралт хэвэн байгаа гэдээ одоо зарласан шүү дээ. За энэ бол ингээд одоо тэр энэ тэнд очиж бөөлүүлд юм уу, яад юм бүү мэд юу гэж Нямбаатрыг харуулад өгөөч. Тий, одоо тэгдэг байлгүй. Би сүүлийн үеч их тийм бөөлж барьж явдгийн гэсэн зарим нэг одоо манай улс төрчид би мэдэхгүй байна. Ямар ч байсан би бол цоо ирүүлвэн. Яг одоогийн өнөөдрийн нөхцөлөд бол би одоо хамрын ханиад шуухнаа хүрээд идэгж байна. Яг сүүлд нэг жоохон өдөр шөнөгүй явцсан нэг дархлаа унаад байх шиг байна. Би энэ өвөл чинь одоо хамрын ханиад чөрлөгөө өвлийг давлаа шүү дээ. Яг одоо өвөл дуусаад хаврын ихэнх сар залгадгийн даваан дээр нэг хамрын ханиад л урж байгаа шүү. Тэрнээс миний би ивэр үл байгаа. Хоёрдугаарт намын дарга учрал даргатай ойр ойрхон уулзалтууд хийгээд ажил төрлүүдэд танилцуулаа явж байгаа. Зандан шарадар дарга бүтээр баг өдөр болгон шухуу хамт ажиллаж мэдээлүүдэд солилцож явж байгаа. Намын ерөнхий нарийн бичгийн даргатайгаа өчигдөр бас намын энэ 3 сарын 1-нд болох намын ой тэмдэглэн өргүүлэхтэй холбоотой асуудлаар уулзаж нийслэлээр энэ ажлыг хэрхэн үргэлжлүүлэх үү гэдгээ ярьсан. Ерөнхийлөгчд би нэлээд хоногийн өмнө орж копи таныг дуудсан байсан. Тэр юм тухай танилцуулсан. Копи ярьсан юм уу? Тий. Өөр улс төр илүү юм яригдаг одоо нууц биш бол. Гүйг ерөөсөө яригдаг. За. Ер нь ингээд нэг юм улс төрч ялчгүй нэг улс төрчтэй яриад байна л да. Хотын дарга гэхээс гадна ялч хүмүүн л дөө. Ер нь нэг юм ажил явах төвөгтэй нөхцөл байгаад идэг энэ улс төрийн ер нь ямар хөө байна? Ажил хийх яг ямар? За их хурл дээр би одоо 2040 гэдэг нийслэл Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг батлуулах гэж өгөөд яг 2 жил болж байна. Инээс болоод нийслэлийн маш олон ажил гацчаад байж байна. 2040 батлагдсны дараа бид нар олон улсын зөвлөх тендер зарлах гэж байсан. Тэр нь юу гэвэл олон улсын зөвлөх үүсгэний тендер. Тэр нь юу гэвэл Улаанбаатар хотыг 2040-ийн дагуу хэсэгчлэн ерөнхий төлөвлөгөөг нь одоо зурулж барилгачдын төлөвлөгөөг нь зуруулад макет дизайнуудыг гаргуулж батлуулах гэдэг. Өөрөөр хэлбэл NTV телевизийн урт талд энэ эдэлбэр дээр ийм хэмжээтэй ийм байшин барина, ийм өндөртэй гэдгийг хэсэгчлэн ерөнхий төлөвлөгөөрөө бүгдийг эцэлж батлуулж тэгээ тэрийг хууль мэт мөрдөө. Тэрнээс ерөнхий архитекторын үзмжээр зарим нь 20 давхар бариад, зарим нь 9 давхар, зарим нь 5 давхар барих биш. Хотоороо нэг ансамблтай болох энэ ажил ингээ хүлээгч нэгт. Хоёрт нь Улаанбаатар хотын энэ ландшафтын зураг хүлээгч. Өөрөөр хэлбэл хэсэгчлийн ерөнхий төлөвлөгөөний нэг бүрэлдэхүүн нь ландшафт. Энэ гудамж ийм декорацтай өнгөтэй, ийм бутлаг ургамалтай байх ёстой. Энэ гудамж ийм ногоон байгууламжтай байх ёстой гэдэг бас хүлээгч. Энд ийм ургамал ургана л гэсэн үг шүү дээ. Тийм, энэ ландшафтын бид нар зураг хийх гэдэг гадны байгууллагуудаар тендер зарлж хийх гэдэг байгаа байхгүй юу? За гуравт нь бидний дараагийн хотын бусад төлөвсөн ажлууд ингээ бүгд хүлээгдээд зүгээр энийг батлаад өгчих ёстой. Тэгсэн чинь энэтэй ямар ч хань хамааралгүй 14 хот байх ёстой мó ёсгүй мó энэ дээр чинь тэгж төлөвлөсөн байна гэд энэ 14 хот байна гэд ингээд аль хэдийн төлөвлөсөн шүү дээ.
хууль нь гарцсан. Гэтэ тэр хууль Хэрэгжүүлэхээр нэг 6 сараас хэрэгжиж штэ. одоо ямар ч бэлтгэл ажил хийгдэг байна. Бэлтгэл ажил хийдэг. Гэхдээ ер нь тэр хууль та тухайн үед бас л хууль зүйн салбарыг ер нь мэдчихсэн л юм дээ. Үндсэн хуультай зөрчилдсөн юм биш. Энийгээ засахгүй юм. Лавга би чамаг ингээд илүү их цаашаа өсөж дэвдсэн мундаг сэтгүүлч болоосоо гэж ахын яг чин сэтгэлээс боддتي. А чамд нэг зүгээр ингээд би хөндлөнгийн хүн харахад нэг аюу том алдаа байна. Өөрөөхөө шууд оюун дүгэл шууд хийчдэг. Тэр үндсэн хууль зөрчсөн байна лээ ш тэгээд чи цэц дүгнээгүй штэ энэ өргөдөл гомдол өчнөө өгсөн. 2019 оны Монгол Улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 57-гийн 1-д Монгол Улсын засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжид хотоос нэгжийн зарим чигүүргийг хотоосхон шилжүүлж болно гэсэн ийм зохицуулт хийсэн. Өөрөөр хэлбэл Арангаа гэдэг бол зөвхөн засаг захиргааны нэгж. Арангаан төв цэцэрлэг гэдэг мөн засаг захиргааны жижигэрсэн нэгж. Энэ дотор байх суурин газрыг хот гэж хэлээд байгаа байхгүй. Энийг хотоосхны эргэцэн байдлаар зохицуулт хийгдсэн юм аа. Одоо энийг бол хоёлаа ярил айгу урт маргаа үүснэ. Би энийг одоо их хурлын гишүүттэй яг маргачих гээд байна. Хэдэн сар маргаа тэгээд ойлгохгүй хүмүүстэй би юм яриад төвгөө болсон. Эргээд хариу угаасаа гараад ирэх байх гэж бодож. Миний зүгээр ганцхан бодсон юм нь хот бол дампуурдаг тийм ээ. Тэгээд дүүрэг чинь дампуурч хуйл гэсэн тэр хэсэг чинь дампуурлаа зарлж хуйл гэсэн юм бодогдоод байна. За дараагийн нэг чухал зүйл энэ нэг юм нийслэлийн төсөв ингээд айхтар нэмэгдлээ гэдэг энэ би төсөв чинь татсаарсан чинь энэ жил бол багассан юм байна. Өнгөрсөн жил бол 6 их 80 байна уу да. Энэ жил 3.4-төө. Энэ их төсвөөр одоо жишээлбэл яг юуг зарцуулаад ямар арга хэмжээнүүдийг хийгээд энэ явж байгаа бүх ажлууд л явж байгаа. Нийслэлийн төсвөөр бүх юмыг хийж чадахгүй шүү дээ. Наа чи бараг 2 их 80-д нь энэ 12 мянган хүний цалин хөлс тийм ээ энэ сургууль цэцэрлэг эмнэлгүүдийн чинь урсгал зардал энэ төрийн бүх байгууллагуудын халаалт дулаан энд чинь 2 их 80-д нь явчихж байгаа шүү дээ. Яагаад тэр том төсөвтэй гэж яриад байдаг хэр тэр сэлби чинь бондын мөнгийг төсөв дээр авчиж нааж нэмж яриад байгаа байхгүй. Тэр Багнуурт баригдсан 50 мегаватт станцын чинь мөнгийг төсөв дээр чинь нэмж яриад байгаа байхгүй. Энэ бөөлжүүд рүү гарсан мөнгийг чинь төсөв дээр чинь нэмээд ингээд би одоо 1000 ганцаараа тайлбарлаад яах юм бэ? Одоо ингээд би танаас асуугаал та тайлбарлал хэлж лээ л да. Энд чи одоо нэг зүйл шүү дээ. Яг хөө тэгээд сүүлдээ ядарч нэрээ энэ олон хүний энэ гүтгэлэг одоо доромжлол бол ажил хийхээр л одоо тэгээд бүх юмыг буруутгах гэдэг юм ямар санд аюу үнэтэй офисуудад хүмүүс суулгах чадсан шүү дээ. Энэ офис дээр суучаад офисоос энэ Монгол улсыг удирдах гэдэг нэг юм сонирхолтой жишгтэй. Сошиалор ажил амьдралын явахгүй байдаг л юм болчиход байна шүү дээ. Би тэгээд одоо яагаад сошиал дээр идэвхтэй байгаагаар хийж байгаа ажлаа хагас ухсан ч гэсэн нэг олон нийтэд ойлгуулсан л гэж бодож байгаа. Энэ одоо ер нь Монголын улс төр тэр чигтээ ингээд нэг юм 27 оны улс төрлөө шилжчихлээ ерөнхийлөгчийн сонгуул. Энэ даалт хэлбэрээр. Одоо удахгүй хавраас тэр нийлрэн нийл гарна. Ер нь 27 оны сонгуулийг та юу гэж харж байна? Та одоо нийслэл гэдэг энэ ардын намын маш том бүтцийг тэргүүлж байгаа. За нэгдүгürt би энэ жил 48 нас хүрнэ. Тэм учраас одоо янз бүрийн одоо хардлага сэрдлэг 50 наснуудын одоо хардлага сэрдлэгэнд өртөгдөхгүй гэж бодож байна. Хоёрдугаарт яг уу эрхчлэлийн ерөнхийлөгчийн сонгуул бол хэд хэдэн зүйлээр онцлогтой. 1993 оны ерөнхийлөгчийн сонгуул бол шинэ үндсэн хуулийн дараа парламентын сонгуулийн араас явсан ерөнхийлөгчийн сонгуул. Ингээд энэс хойш бүх ерөнхийлөгчийн сонгуул парламентын эхэлж бүрдээд ерөнхийлөгчийн сонгогддог энэ зарчмаар явж ирсэн. А энэ удаагийн сонгуул бол Ерөнхийлөгч терм нь өөрчлөгдөд 27 онд 28 оны их хурлын сонгуулийн өмнөх одоо ерөнхийлөгчийн сонгуул гэдгээрээ улс төрийн намууд хамгийн том ач холбогдол өгнө. Хоёрдугаар 28 32 оны парламентын сонгуулийн аль улс төрийн хүчин ялах вэ гэдэгт улс төрийн нүүдэл хийх хамгийн том одоо сонгуул болно. Хоёр парламентын сонгуулиар энэ ерөнхийлөгч шинэ ерөнхийлөгч байна гэсэн үг. Тий, байна гэсэн үг. Тэрнгүүр их онцлогтой бол тэр утгаараа одоо улс төрийн намууд энэ дээр илүү их ач холбогдол өгж байгаа. Одоогоор манай нам дээр янз бүрийн байдлаар нэр дэвшигчээ тодруулсан тийм зүйл байхгүй. Мэдээж хэрэг тодорхой одоо хэдэн хүмүүс байгаа. Тэр хүрээнд одоо удирдах зүйл болон бусад одоо төвшөнд ярилцаж одоо марафоно эхлүүлээд тэгээд кандидатаа тодруулаад тэр хүнийг одоо дэмжиж бүх талаар нь ажиллах ийм зүйл байна.
Зүгээр бүх намуудад нэг л зарчим ба. Аль сонгуульд ялаа гэвэл нэгдүгээрт намын доторх эв нэгдлэл хангах хэрэгтэй. Тэр сумын намын хорон доторх эв нэгдэлтэй байж одоо хатуу бүцтэй явж байгаа шүү дээ. Аймгийн намын хорон доторх эв нэгдэл тэр хагаралуудаа эцэлж хот дүүрэг ялгаагүй. Энэ бүх эв нэгдэлтэй байж л улс төрийн нам сонгуульд ялтуурна. Сая Японы сонгуул их тийм 1950 оноос хойш болоогүй том үйл явдал боллоо шүү дээ. Дэлж сонгуульд орно. 70% авчудаа тий. Тэгээ LDP өөрөө нэгдүгээрт Монгол Японы улсын үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал зэвсэг түвшний бодлогын асуудал дээр өөрчлөлт гаргая гэдэг мессеж олон нийтэд өгөөд энэ их олон жилч явж байгаа. Тэгээд энэ санаа игээд ерхий сайд өөрөө маш улс төрийн том эрсдэл гаргаад парламентаа дараагаад парламентын ээлж тус сонгуулаа зарлаа. Сая сонгуульд үнэлгээ болгохын суудлыг энэ 70 хэдэн жилийн дараа авчирлаа. Одоо нөгөө олон нийтэд амлж хүргэжсэн тэр зэвсэг түвшнийг нөгөө өөрийн хамгаалах хүчнээс татгалзах үндсэн хуулийн том реформ руу энэ төр явах том юм бодлогуудаа хэрэгжүүлэх боломжийг нь сонгогдсон сая өгч байна. Тэгэхээр яг энэтэй адилхан эх жилийн ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчид бас ямар одоо мессежийг олон нийтэд өгч илүү одоо энэ ч нь нөгөө тухайн нэр дэвшигчийн өөрийнх нь олон нийтэд амлаж байгаа дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөрөөс их зүйл хоёр дахь хүчин зүйл шалтгаална. За тэгээ гурав дахь хүчин зүйл бол одоо тухайн үеийн нийгэм улс төрийн нөхцөл байдал юун дээр давлгаалж долгиосноос шалтгаалж одоо улс төрийн сонголтууд явах ийм л сонгуул байх болов уу гэж би харж байна. Энэ сонгуультай холбоотой сая таны ярьж байгаа өнцгч гэсэн миний нэг юм сүүлийн үед байнга асуугаа сонирхоод байгаа зүйлтэй холбоотой байна. Бид нар ингээд нэг юм ерөнхийлөгчөөс нэг юм нэг бол парламентын бол. Одоо ерөнхийлөгчийн болох гэхээр буруу зурууг хүмүүс яриа л. Бид нар ингээд нэг юм асуудлаа шийдэхгүй бол энэ бүр ингээд дээрээс эхлээд дор хүртлээ дампуурлаа. Та энийг сайн мэдчихэж байгаа шүү дээ. Одоо бид нар энийг ер нь засах арга хэмжээ аваад нэг тал руу гаруул яасан. Энд байгаа улс төрчлөлт, сумын улс төрчлөлт хоёр аимшиг юм байна шүү дээ. Би Монгол улсын үндсэн хуульд 3 удаа нэмэлт өөрчлөлт ороход оролцсон гишүүнээр байсан. За дээр нь нэмээд ажлын хэсэгт нь сүүлийн 2 нэмэлт өөрчлөлтөд өөр ажлын хэсэгт нь байсан. Ингээд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхэд яг наад асуудал чинь дандаа яригддаг. Өөрөөр хэлбэл бид яг сонгодог парламентын засаглал руу шилжих юм уу? Сонгодог ерөнхийлөгчийн засаглал руу шилжих юм уу гэдэг энэ шилжилтийн асуудлыг дандаа ярьдаг. Тэгээ энэ тохиолдолд ихэвчлэн энэ нэмэлт өөрчлөлтийн хүрээнд ийм суур асуудлыг шийдэж болохгүй гэдгийг ялангуяа манай хуучны парламентын гишүүд ярьдаг. За 45-аас дээш хувийг өөрчилж шинэ үндсэн хууль болгоод энэ зөв. Тий. Нөгөө юуны үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын хууль зэрэг заасан хувь хэмжээний асуудал яригддаг. Зүгээр Портуно Батбаяр ахын нэг төсөл байдیں۔ Өөрөө олж үзсэн үгүй юу? Өргөжсөн парламентаас ерөнхийлөгчийг сонгодог болж иж нөгөө нийт ард түмний одоо төлөөлөл хангагдах юм аа. Энд чинь нэг ойролцоогоор нэг 7000 орчим хүн байгаа юм уу да. Аймаг сумын иргэдийн төлөөлөгчд. Сум дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчд, аймаг нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчд, их хурлын гишүүд хамтдаа суужгаад одоо нэр дэвшүүлэх нь энэ бол Германд байдаг загваралтай ерөөхдөө нөгөө Бундстаг, Бундсрат хоёр нийлжгаад нэг холбооны ерөнхийлөгчийг сонгодог тэр загварлуу байсан болоо гэж би тэгж ерөөхдөө харсан. Зүгээр тэр үл нэлээ олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж сонсогдож магадгүй загвар байж магадгүй. Тэр үл одоо энэ үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд нэмэлт өөрчлөлөөр яах юм бүү мэд. Одоо би бол парламентаас холдоод 2 жил 4 сар болсон байна шүү дээ. Одоо яг 2 жил 4 сарын дараа энэ бас ингээд чуулганы хэрүүл мөрөөлөг харахаар бас л дэмий лимэн дээр би ч гэсэн хүмүүстэй муудад сайддаг байжтэй гэж харагдах зүйлүүд байна. Өөрөөр хэлбэл үрдэн байхгүй. Зүгээр л тэр нөгөө танхим дотор л дебат хийгээл хэн нь илүү олон нийтэд харагдахгүй гэдэг эцсийн шийдэл биш те. Шийдлээ ерөөсөө ярьдгүй. Тэгэл ингээл бөөн нэг тийм гарч ирсэн нэг мэдсэн зүйл яриад мэдэмхэр хэлээдэг. Шийдэл ярьдгүй. Хүний үндсэн хуулийн юм дотор хотын асуудлыг ч гэсэн оруулаад шийдчихмээр л байгаа юм л.
орон нутгийн эрх зүйн асуудлыг ч гэсэн энэ үндсэн хуулийн өөрчлөлтөөр шийдчихмээр л байна. Орон нутгийн асуудлыг бид яг энэ 3 сарын эдэнд намын удирдах зөвлөлд нэг танилцуулж орон нутгийн сонгуул дээр энэ орон нутгийн шат шатны улс төрчин сонгуулийг цөөлөх юм нэг төсөл танилцуулахаар бэлдэж байгаа. Тэгээ энийг нь шийдэж жоод Одоо тэр талаас үндсүүл заавал хөрөхгүйгээр за жоохон тодорхой мэдээлэл өгөх боломж байгаа эсвэл дараа аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн сонгуул, нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн сонгуул гэдгийг байхгүй болгочвол яасан бэ? Сумын иргэдийн хурлыг илүү чадвартай болохын тулд сумын нөгөө аймгийн хурал дэвших амбицтай хүмүүс нь сумынхаа иргэдийн хуралд бөөнөрөө очиж одоо өрсөлдөж тэмцэлдэж сумын иргэдийн хурал нь өрсөлдөөнтэй ингээд бол. Тэгээ сумын иргэдийн хурлаасаа нэг мандатаа аймгийн хурал руугаа давхар дээл өмсгөөд илгээч. Сумаас одоо илгээсэн хүмүүс аймгийн төсвийг нэг удаа хэлцэж батлаад албан бус бүтцтэйгээр тарчдаг байт юм уу те? Аймгийн одоо улиралд 2 удаа хуралддаг ч юм уу те? Ийм бүтц рүү нийслэлийг ч гэсэн мөн ялгаагүй. Дүүргэн хурлууд дээр энэ нийслэлийн иргэдийн хурал нь дүүргүүдийнхээ хурлаас бүрддэг те? Сонгон хайрхан 10 мандаттай бол 10 хүнээ давхар дээл өмсгөөд юу руу явуулцдаг те? Баян зүрх нь 10 бол 10-ыгаа явуулцдаг. Ийм байдлаар нэг шатны сонгуулийн тогтолцоог байхгүй болгоул яасан бэ? Би энийг өмнө нь бас хэвлэлээр ярьж л байсан. Тэгэд нийслэлийн иргэдийн хурал нь орон тооны бус шинж чанартай явдаг. Эсвэл орон тооныч байж болно. Энийгээ бас нэг ингэж хараад орон тооны болгоыг өвөл бүр цалинтай болгоод нөгөө саяны бүрдлээсээ цалинтай болоод тэгээд аж ахуйн компаниуд удирддаггүй түүндээ хяналт тавьдаг байдлаар яв гэсэн нэг ийм хоёр опшнтай. хуудсан энэний өмнөх сонгуулиар ч ингээд дүүргийн төлөөлөгч нийслэлийн төлөөлөгч хоёр хамт байгаа гэсэн шүү дээ. Тэгээд хоёр сонгуульд зэрэг болдог байсан. Давхар болдог байсан. Одоо тэр чинь таны хэлээд байгаа байж болох юм байна л гэсэн үг. Тий. Энэ нийслэлийн өмч гэдэг би танаа төлөөлөгчдийг харсан чи юу вэ? Бараг бүгдээрээ л нэг өмчтөө нэг газрын даргал юм байлаа. Энэ нэг нийтээрээ ингээд төр бүх эдийн засгт оролцсон байдлаас ингээд нэг одоо бүгдээрээ салъя гэдэг зүйлийг яриад штэ. Та энэ дээр яг ямар бодлого барьж байна? Яг их хурлд намайг хуулзууд дотоод иргэн сайд тоход өргөн барьсан төсөл одоо ингээд явахгүй нэлээд тоосон дарагчлаа л да. Төрийн бол орон нутгийн өмчт компани тухай хуулгээд бид нар нэг OECD чи манад зөвлөгөө өгсөн шүү дээ. Тэгээ OECD-ийн зөвлөмжийн дагуу бид нар төрийн өмчт компани SEOG юг төлөөлөл удирдах зөвлөлийг яаж сонгон шалгаруулж байгуулах вэ? Жил дараа л алдагдaltaй ажилласан бол шууд автоматар чөлөөлөд дахин сонгон шалгаруулалт зарладаг. За бүр ноцтой алдаад шийдвэр гаргасан бол хар жагсаалтанд тухайн хүний нэрийг оруулцдаг. Ийм байдлаар эхний ээлжинд шилжилт төрийн өмчт компаниуд руугаа засаг руугаа орё гэдэг ийм хууль байхгүй. Тэгээ энэ ингээд одоо нэлээд бүдгэрчлээ одоо явах байх гэж би найдаж байна. Энэ хоёр бас сүүлийн үед явуулахаар сүүлд хэрэгжижсэн. За нэг юм байгаа. Хоёрт нь шүү дээ. Бид ингээд аль болох тэр хандлага руу явж байгаа. Зарим чиглэлүүдээ ингээд либералчлаа, ховчлаа гэдэг. Тэгэхээр яг одоохондоо шүү дээ зарим чиглэлүүд нийгмийн баримжаатай чиглэлүүд нь өөрөө татаастай чирэгдэж явдаг салбарууд байна. Одоо хог тээврийн 80% нь хувийн компаниуд явж байгаа. Тогтчлтын бас 60-70% нь хувийн компаниуд хийж болж байна. Одоо боожж байна. Сайн нөгөө тарифын нэмээд өгсөн. Одоо ингээд бид нар жоохон боожод ирэхээр ер нь ховчлуул яа тий. Харин одоо тэр л үг болчихсон. Гэрмэртэн. За төлөөлөгчдийн хувьд бол хэцүү шттэ. Ямар цалингүй ажил хийнэ гэж юу бах вэ? Наа чи ингээд бараг 7 хоног өдөр болгон шахуу цуглаад нөгөө ажлын хэсгийн хуралдаа, ажлын хороодын хуралдаа, намын бүлгийн хуралдаа гэдэг. Энийг аягүй шудрах шийдэгвэл орон тооны л болгочих хэрэгтэй. Их хурлын гишүүчиг цалинтай. Тэгэд нөгөө байгууллагуудын мэрэгжлийн хүмүүс нь удирдаад явж идэг, аль болох ховчлох бодлого барьж явж идэг. Энэ чиглэл рүүгээ л явна. Зарим оноо үнэхээр дийлэхгүй салбарууд байна. Геодиз усны барилга байгууламж энэ төр гэдэг нь ус суугийн удирдах газар энэ төр гэдэг нэг хэрэглэгчтэй загвар дээр бол одоо тэгээд гарцаа авахгүй нөгөө байгууллагууд нь дэмжээл боожуулаад явахаас өөр аргагүй. Ив нэгдэл гэдэг дээр та уснасаа дахиад өгөх. Ив нэгдэл гэдэг дээр сая өнгөрсөн намар
За хавар зун гэх юм уу да. Танах чинь бужигналаач тий. Тэгсэн. Ив нэгдэл нь одоо бол бүгдээрээ ив нэгдэлтэй байна л гэдэг байна л та. Гэтэ цаанаа бол жинхэнэ ив нь энэ хавар ивдрэх байх та. Өнгөрсөн намрын үйл явцыг та юу гэж харж байна? Та тэр үед бол өртчөнгөө алдаал таныг ерөнхий сайд дэвшүүлэгч байна гэж намын даргад явах гэж байна гэж яриануд гараад ирсэн. Намар юу болоод өнгөрөв? Яг гоо 6 сард оюурдны ерөнхий сайдын засгийн газарт ихтгэл үзүүлэх хэсэг асуудлаар санал хураагдаад нөгөө өмнөхөн олонхийнхаа дэмжлэгийг аваагүй учраас оюурдны ерөнхий сайд огцроод. За энэс хойш шинэ ерөнхий сайдыг сонгох. За шинэ намын их хурл, намын даргаыг сонгох асуудлууд бараг 6 сар хэрэгтэй үргэлжилсэн. Энд бол одоо намын дотоод арчил гэж нэг талаасаа хэлж болно, намын зөрчил тэмцэлтэй явагдсан. За тэгээ энэ асуудал хизээ дууссан бэ гэхээр сая намын 32 дугаар их хурлаар намын дарга учрлыг намын дараагаар сонгосон тэр одоо шийдвэрээс хойш дараагийн сонгуул хүртэл ялангуяа 28 оны сонгуулийг дуустал дахиж намын ийм одоо зөрчилдөөн тэмцэлтэй байх ёсгүй. Одоо ив нэгдлээ хангах ёстой гэдэг дээр би хатуу байр суурь илэрхийлж байгаа. Одоогоор манай нам дотор тийм одоо зөрчилтэй агралтай зүйл алга. Зүгээр хэвлэлээр л одоо тхиим биш та одоо. Эсвэл тийм сенсацтай улс орны эдийн засаг засгийн газар тогтворгүй байх нь хэвлэл мэдээллийн салбарт ашигтай байд юм уу? Мэдэхгүй. За сөрөг хүчиндүүл мэдээж зэрэг ашигтай. Өөртөө л эвдэрчээд байгаа юм чинь хэлэхгүйгээр. Сөрөг хүчиндүүл мэдээж ашигтай. Ийм л нөхцөлөд байна. Одоо бол засгийн газар аягүй тогтвортой байхгүй бол одоо хадаад улсын нөхцөлөд аягүй яригдаад шүү дээ. Ардчлал нам. Гарны хэвлэлээр л явж байгаа. Ардчлал нам нэг өргөн барин энэ төр гэсэн тэр ч явахгүй хоо. Гол асуудал бидний гадаад улс төрийн нөхцөл байдал нүүрсний үн ханшгаад ийм хүнд үйдвэл энэ засгийн газар там хүнд ачаагаа үрж явж байгаа засгийн газар илүү тогтвортой байж гадна талдаа худалдаа авагчдад бодлого нь ойлгомжтой харилцах үн нь ойлгомжтой байж итгэл төрж явна. Нэгэнт гарцсан шийдвэрийн араас одоо юм яриад байгаа. Гэхдээ одоо би юу гэж ойлгож байна вэ гэхээр улс төрд ч гэсэн адилхан ойлголттой байна. Оюун Нямбатар амраас ингээд яг энэ гурван залуу ардын нам дээр гарч ирлээ шүү дээ сүүлийн 5-6 жил дээр. Танаа багийн одоо таныг ер нь ингээд нийслэл дээр ирээд ажлууд хийгээд эрх зүй санхүүгийн хувьд олон зүйлийг шийдэхэд ерхий сайдын тус бол маш их байсан тийм ээ. Байсан. За тэгээд үзэхээр энд ингээд оюурдн гэдэг хүнийг наашаа цаашаанд болгоод ингээд аваа хийж байгаа нь энэ улс төр нь яг юу болчих вэ? Яг үнэхээр тийм шаардлага байсан юм. Эсвэл тэгээд ерөнхийлөгч бүх асуудлаа бариад авъя гэдэг өнцгтөө болоод ингээд явц юм уу? Яг го тухайн үед би намын баг урал дээр хэлсэн. Одоо ийм эдийн засгийн хямралтай үед ерөнхий сайдаа өөрчлөөд сайн тийм үр дүнтэй зүйлд хүрэхгүй. Энэ ингээд улс төрийн хямрал, эдийн засгийн хямрал гэдэг хоёр зүйл давхцаж явбал их гүнзгий тийм хямрал руу явнаа. Тэгэхээр энэ дээр л одоо ерөнхий сайдтай хоцруулах шаардлагагүй гэдээ би баг урал дээр 2 ч удаа хэлсэн. За тэгээд мэдээж хэрэг ингээд улс төрийн үйл явдал өрнөлийг харж байгаа. Одоо нэгэнт шийдсэн. Одоо намын дарга учрал дарга байна. Ерөнхий сайд зандан шатар дарга байна. Энэ хүмүүс одоо нэгэнт тугаа бариад 27-8 оныхоо сонгуулийн ард гарах хэрэгтэй. А тэрний дараа одоо юу гэдэг дахиад одоо амжилтанд оролцсон тохиолдолд энэ хүмүүс үргэлжлээд өөрсдийнхөө мандатыг сунгаад явах боломжтой. 28 оны сонгуульд одоо мэдээж хэрэг амжилт дүүрэн биш оролцвол намын хурл яг дөрмөн дагуу усын дэд чигүүд бүртгүүлсэн дөрмөн дагуу оролдож дараагийн асуудлыг шийдэх ёстой. Ийм л юугаар явж байгаа. Яг бид тэд өөр хоорондоо ойлголцохгүй зөндөө үе байсан. Ялангуяа их хурлын дарга амар өсөлтийн дарга бүтээр бол бас улс төрийн зарим одоо шийдвэр гаргалт энэ төр зөрдөг барьдаг талууд байсан. Тэгэхээр хувь хүний хувьд бид нар ямар ч асуудал байхгүй. Хоёрд нь ерөнхий сайд бол ерөнхий сайдаар ажиллах хугацаанд хотын эрх зүйн байдлыг одоо нэмэгдүүлэх, хотын эдийн засгийн чадварыг сайжруулах тал дээр онцгой үр гүйцэтгэсэн гэдгийг би хэлэх ёстой. За сүүлийн асуулт нэвтрүүлэг юм аа. Цаг нэлээд сунчлаа. Энэ нэг та тухайн үед ажлын хэсгийг ахалж ирсэн санагдаж байна. Энэ оюутлогтой холбоотой
ажлын хэсэг. Оюутгааг жахалсан, урааныг жахалсан, За ер нь гашуун сухатыг жахалсан. ажлын хэсгийн Нямбатар гэдэг нэр аваад бүх ажлын хэсгийг ахалсан. Энд дээр нэг хоёр хүнтэй та нэг сүүл зураг авахулсан байсан. Тэгээд тэр хоёр хүн нэг 365 хүнтийн гэрээ байгуулаа явцсан. За одоо тэгсэн чинь тэр гэрээ байгуулсан хүмүүс нь яг ажлын хэсэг юм уу эсвэл тэр мөнгө нь угаагдсан юм уу гэдэг зүйл яригдаад байгаа юм л ш. Та энэ дээр ямар хариулт өгөх вэ? Тэгээ. Маурис Дафи, Ричард Баули гэж хоёр нөхөр хоёулаа Риотинтод ажиллаж исэн. Нэг нь оюутлын энэ төсөл дээр ч ажиллаж исэн. Нэг нь гүний ургаан чиглэлийн, нэг нь менежментийн чиглэлийн хоёр тим одоо мэрэгчлээ. Тэгээ энэ хоёр хүн оюутлын төсөлтэй холбоотой шүгэл үлээгээд ажлаасаа халагдсан. Өөрөөр хэлбэл гүний ургааг одоо зардал хэтэрсэн менежментийн алдаа байсан гэдэг. Тэгэхээр би ажлын хэсгийн ахлагч Роги эсрэг байгаа хүнийг дуудаж ирээд ажилуулах нь миний зөв биз дээ. Эцсийн үр дүн нь $100 өгөөд 2.4 тэрбум долларын өрөөгөл тэгэлсэн. Тэр буултыг нөгөө тал хийсэн. Тэр сүүлийн тэр хаалтын жилүү нууцлын гэрээг бол би мэдэхгүй байна. Эхний хийсэн гэрээг би тагнуулын байгууллагаас зөвшөөрлийг аваад тус бүрдэн сая долларын гэрээ хийгээд нөхдүүд шафт тэд дээр ийм алдаа гарсан. Материалын сонголт дээр ийм алдаа гарсан. Менежмент худалдаа авах дээр ийм алдаа гарсан гэдгийг ягаад бид нар айлын талд тэрийг хүлээн зөвшөөрүүлж чадсан. Тэгээд нөхдүүд юуны өөрөө санаж нүггүй гүний урхаан нарийн шинжээчдийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөд бүр буулт хийгээд дахиж энэ гүний урхаан зардал дээр нь аудит хийх гэдэг дээр гар хүлээсийг зурж яг энэ хүмүүс тодорхой хэмжээнд ажиллаа хийсэн. Мэдээлэл өгсөн. Тэр мэдээллийн дагуу тэрнээс битээр тэр доор ямар материал зүйлс буруу сонгосныг Монголд битээр өтө Монголд мэдэх хүн байхгүй шүү дээ. Яг тэнд ажиллаж байсан хүмүүс нь шүглүүлээс. Сүүлийн би дахиад хэлье. $2 сая тэр хүнтэй гэрээ байгуулсан. $100 сая. Саяны бүх нарийн мэдээллүүдийг өгсөн. Айлын тал бууж өгсөн. 2.4 тэрбум доллар тэгэлсэн. Тэгэд $2 сая, 2.4 тэрбум долларын хоёрын хооронд ямар хуу зөрөө байгааг нэг бодож тунгаана үз. Энэ хооронд бас тэр одоо Турксилийн жижиг хувьцаа эзэмшигч энтертэй холбох гэд одоо нэгэн дүүл явд болоод өнгөрсөн учраас би бас хэлхэн зүв бах гэж бодож байна. Тэнд Нью-Йоркийн шүүхтэр энтер асуудлууд өрнөсөн энтер гэдэг одоо би дэлгэрэнгүй ярьж болохгүй зөндөө зүйлүүд байгаа. Би өөрөө ажлын хэсэг ахалж исэн нөгөө айлын талтай гэрээ хэлцэл дээр гарын үсэг зуралцаж явж исэн хүний хувьд энэ хүрээд зогсъё. Сүүл тэр нууцлын гэрээ мэрээ гэдгүүл би мэдэхгүй байна. Тэр намайг явсноос хойш хийгдсэн баг. 24 оны 11 сарын 4-нд гэсэн та 23 онд би ажиллаа өгсөн шүү дээ. 23 оны 10 сард би 9 сард ажиллаа өгсөн. 10 сарын хэдэн төлөөд та хамгаа авчихсан тий. За. Би чинь ажиллаа өгчөөд 7 илүү 14 хоног ажилгүй байжгаад ясан шүү дээ. Тэр санаж нүггүй. Би бүр эрт өгсөн. Та ажиллаа өгсөний дараа нэг ярьсан, дараа нэг ярьсан. За одоо ингээ 3 дахь ярьсан. За хэсэг хугацааны дараа бас дахиад эргэж яриад энэ ажлуудаа дүгнээд миний болгоомжлоод байгаа таны хийлээд байгаа зүйлүүд хаана яах вэ гэдгийг ярих бах гэж баярлаа. Би тэгэл хавга сэтгүүлс танд бас ажлын амжилт хүсье. Би нэг зүйлд айгүй их одоо бас баярлаж явдаа. Юу гэхээр манад энэ ярилцлагын нэвтрүүлгийн чанар дээр одоо өөрөө үл айгүй гоё тийм. Гоё шин өнгө төрхийг бий болгож байгаад баярлж байгаа. Энэ олон нийтэд ийм хурц чухал сэдвүүдийг яг оргил цагаар ингээд олон нийтэд хүргэдэг ийм нэвтрүүлэгтэй болцсон явдалд бас их талархалтай байна. Энд бас Монгол улсын одоо улс төрийн хүрээнд явагдаж байгаа хурц сонин зарим улс төрчид хэлж чаддгүй нуудаг хаадаг зүйлүүдийг та авчирч ингээд халуун сандал дээр суулгаж байгаад яриулдаг ийм одоо нэвтрүүлэг гэж ойлгож байгаа. Тэгээд би сая ярилцлагын дундуур тантай бас ам зөрсөн бол уушлаарай. Гэхдээ би өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. Та тэгээд авах гээхийн ухаанаар асуудал хандаарай гэдэг хэлье. Тэгэл баг. Асуух зүйлээ асуугаа, та хариулах зүйлээ хариуллаа. Энэ дээр бит хоёроос гадна хүмүүс өөрсдөө дүгнэлтээ хийгээд явчих واخ уу. Надад бол асуудал алга байна. За, урилга үлдээж авсан танд баярлалаа. Баярлалаа. За, баярлалаа үзэгчтэй энэ телевизээс таунд байсан та бүхэндээ баярлалаа. Лавгийн 5 нэвтрүүлгийн энэ 7 хоногийн дугаарыг түрээд өндөрлөж байна. За, бид бүхэн нийслэл хоттой холбоотой асуудлаар
нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Шивгийн Нямбаатартай ярилцлаа. Тэгээ эх 7 хоногийн дугаараараа эргээд уулзцай замаар нэвтрүүлэхдээ хүнс групп, хүнсний манлай үйлдвэр, хүнс комплекс хамтарч ажилласныг дурдах таатай байна. За хурдан бас хэлбэр агис даатгал хамтарч ажилласныг дурдах таатай байна. Дараа 7 хоногийн дугаараар эргээд уулзъя. Түр баяртай. Батулга ард түмний өвмэн самуунд ийм үйлдэл гарна чинь би бас сонссонгүй. Ерөнхий сайдыг энийг ч нэр төгшүүлэхгүй. Төрдөө ордгиймаар төшөв рүү ордгиймаар болсоо байж ш. Бид нар хамтдаа ядах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ядагдах ёсгүй. Тэрс үдээхэд би билээ.